Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний гэр бүлийн радио 104.5 FM 84.5 дээр суугаад харуулсан сонсож байгаа эрхэм сонсогч танд энэ өглөөний болон энэ 7 хоногийн шинэ өглөөний амар амгалан мэндэн мэдчилж байна. Эркэвэда шинэ хүнээс гэжтэй. цоо шинэ хүнээс мэдчилж байна. Үснэ байхгүй хаац боо. Чи ер нь цоо шинэ хүмүүс энд суудсан байгаа юм байна. Энд үснэ бүр мулцлагдаад авсан болоод би бас үсээ зассан байгаа. Энд одоо үсээ засуулаад бүр өнгө ороод улам өнгөнд тодроод ингээд сууж явах чинь нэг байгаа юм шүү дээ. Манай Эрка доотлынхаа нөгөө нэг эрүүний ямаан сахлаа авцсан чи яг бүр жоохон хүчиг харагдчих. Яа. Үгүй харин тий баг Тондох. яасан юм бэ? Сахтаар бас нэг хідэн нас явж идэм байна. Явд юм байна. Яа харахгүй явд юм байна. Нилээ өндөр нас явд юм шүү. Яаж яагаад энэ үсээ би бүр хүүхэж идсэлцсэн. Тажис юм болгоец. Өс тэгтээ миний хүүхнүүд засгаар л сахлаа авах юм бол хөгшөө харагдаад идэг шүү дээ. Сонио. Тийм. Тэгээ сахлаа ургуулангууд залуу харагдаад идэг. нэг аваад үзэж харъя л та. Гэх юм бол амар хөгшин чи ахаа гэдэг. Харьцуулж үзчихэж мэдэн штэ эн чинь бас. Зургийг хараараа Facebook. Ингэдэг байхгүй юу? Манай налаагаад нэг үсчин байдаг байхгүй юу? Оронгууд ингээд эргэт юм ихтэй үсчихэд байдаг байхгүй юу? А тэгээ налаахаа орснох гэж засуулсан юм уу? Би налаах хорхорол засуулчихдээ. Тэгсэн чинь найран миний засуулдаг нэг эргэтэй үсчин ингээд жоохон завгүй баад харна. Лайлаа гэж бодоод. Нэг эмхтэй үсчин байхаар очиж суучихгүй юу? За. Нэг эмхтэй үсчтэл миний үсийг нэг ингээд нэг тажилгаа ичтий. Нэг арай л жоохон арай л хүүхэж болгоо ичтий. Яг юундаа байд юм бөөм. Тэгээ ингэдэг те. Ягаад ч юм өсчөнд очихлаар ингээд үсгийн жоохон эвгүй засаад байгааг эхэлж чаддгүй те. Чадахгүй. Болохгүй шүү. Дуусныхан дараа за баярлаа гэж гарын авдаг гарсан дараа юм миний үсгийн болчтой гэж одоо их нэртэй ч юм уу нөхөртэй ч юм уу аавтай ч юм уу ээжтэй ч юм уу гомдлоод байдаг. Тухайн үедээ бол хийлж чаддгүй яаж чаддгүй юм болоо. Би ч одоо тэгээд нөгөө би бол нэг гайг байгаа. Яах вэ? Тэгээд хүүхчгэл болоо гэдэг. Угаасаа л хүүхэд юм чинь. Тэгсэн чинь нэр ихнэр харчаад яаж үсэ гэлээ. Танаа ингэж ичээд авах үү те хажуудаа нэг жоохон хүүхд авах юм шиг. 2 хоног жоохон хүүхдтэй байлаа задах чинь. 2 хоног жоохон хүүхдүүдээ явуулчаа жоохон хүүхд хүрээ гэж байгаа. Тэгэхээр ямар ч нэмэр аахгүй. Тэгсэн чинь өчигдөр харин манай их төр орондоо ороод унтах гэжсэн. Багагаа аваад ирж. Хүүхэд тэрж унтмаар 2 хоног хүүгээ хараагүй санчичгээд. Тэгээ өөрөөгөө голоороо хийж унтлаа шүү дээ. Тэгсэн чинь бүр юу вэ? Унтаж чаддгүй бүр. Би чи өөр жоохон болцсон юм болохоор тэгээд ээждээ тэрүүлж унтдаг болцсон юм байна. Хээ яана. Та бүхэн ээждээ тэрүүлж унтж байгаа. За тэгээд өнгө орсон хэдэн насаар залуу болсон бас хүмүүсийг игэл ямар хүн хүмүүс байгаа вэ гэж харахыг хүсвэл гэр бүлийн радио 104.5 гэд крилээр бичгээр Facebook дээр манай хуудас гарч ирнэ. Биднийг дагаад яг одоо дүрстэйгээр Улаанбаатарын өглөө маань эхэлж гисэн байгаа. Бидний царайг үзээрэй. Бидний царайг үзээрэй. Царайг үзээд. 35545 цэгийн вебсайтаар бөмбөрцгийн өнцөг булан бүрээс биднийг сонсох боломжтой. Мэдээж радио долгионоо та бас таруулсан байгаах. Эрка очроо заяа найруулагч Мизо ажиллаж байгааг хэллүү яалаа. Хэлээгүй сайн хэлчихлээ. Тэг хэлж ядаг байх те. Тэгвэл шууд утсаа зарлуу яалаа. 9986 10 45 дугаар руу залгаад та бидэнтэй шууд амьдаар харилцаад гоё ярилцаарай те. 9986 10 45. 7 хоногийн эхлэл болсон чи бүгдээрээ инглүү яалаа, тэглүү яалаа, тэрийг хэлүү яалаа, хүүхдүүдэд бүтгэж гарлуу яалаа. Энэ билетгээ унтраалаа яа. Даваа гарагт болохоор айгүй сонирн байдаг юм байна те. Яг гоо яг 5 дахын яг нэвтрүүлэг эдэр дээр айгүй цоглог байгаад байгаа байхгүй те. Би ялгааг нь харсан чи ингэж 5 дахь за одоо ингээ амарх гэж байгаа юм чин дээ гэл нэг юм цоглог байгаад байгаа юм шиг. Яг нэгдэх өдөр болгонгод яаж одоо энэ 5 өдөр марна. Гэж бодоод байдаг юм яа. Дахиад 5 эхлэе. Одоо бол манай гэрийн хувьд ёстой сүүлийн 5 өдөр гэдсэн урайтаагаар энэ өчтөр орой унтаад өглөөг эхлүүлж байгаа. Яаж байгаа? Цэцэрлэг амарх юм чи. Ингээд 5 сарын сүүлээр амарчтай юм уу? 6 сарын 1-нд амарх. 6 сарын 1-нд амардаг. 5 сарын 29-нд чи энэ баасан гарыг таарж байгаа гэсэн. 6 сарын 1-нд чи эх 7 хоногийн даваа гарыг таарж байгаа. Манай хүүхдийн 7 хоног л үлдэж байгаа. Манай хүүхдийн 6 сарын 1-нд тэгвэл аль хэдийн 2-7 хоног юм болцсон юм байна. Манай хүн шууд ажил хийсэн шүү дээ. Оо за. Аргагүй. Би явахгүй шүү. Шинэ ажилд хүчээр оруулсан юм чи аргагүй шүү. Энэ цэцэрлэг надад таалагдахгүй гэсэн шууд. Тийм үү. Тийм. Тэгээд би гүчээдгээ ганцаар яах юм гэсэн шүү. Ингээд ингүүнэ ана
тэрний агаа хоёр ирж очиход яг би дунд нэг цаг л ганцаар байх юм билээ. Би тэрэнд бол чадна. Би тэнд бол чадна гэдэг юм чинь. Чадах юм чинь л гэж ш тэ. Тэгээд одоо Ямар ч одоо гоё амар тийм байна. Цэцэрлэгээс тун удахгүй салхан дээ. Хээ тийм. Амархан дээ. Яс амархан дээ. за баяр үргээ. Өстө баяр үргээ. Тэгээ манай Тэглээсээ баярлж шүү. уг нь хамгийн бага байсан хүүхэд минь одоо цэцэрлэгээс төгсөөд энэ жил төгсөөд бүр ингээд салж ийн гэж бодсон. Сургуульд орж байгаа. Тэгсэн чинь дахиад нэг хүүхэдтэй болсон. Дахиад нэг одоо 2 3 жил дахиад цэцэрлэг рүү орох юм шүү. Гэтэ 2 жилийн завсарлаж байгаад бас орно шүү дээ. Харин тийм ээ. Тийм боллоо. Гэхдээ гэтээ нэгдүгээр ангийн хүүхэд чинь бас л цэцэрлэгээс 7-нд оролоо шүү. Хамгийн анхны хүүхдүүд дээр эхний 2 том хүүхдээр бол би цэцэрлэгт аюу итгэвтэй байсан. цогсныхын гадаа өөж möөлээ. Гайгүй эцэгхийн зөвлөлийн дарга марга хийж мөгөөл те. Тэгэл иргэдийн хурал мурлаас нь гадаа тоглоом шийдэж өгч байгаа. Амар итгэвтэй дарга байсан те. Сая тэгээ хотод ирээд намайг чи юу мэдэх вэ гэхээр би юу ч мэдэхгүй бүжиг мэдхгүй юу ч мэдэхгүй. Зайгаа өрсөн. Би зөвөр мөнгө төгрөг хураалгаа тэгэл ажил мажид орсон Комеди хийдэг залуу мөн үгүй. Үгүй би ах нь. Тий би дүүнэхгүй. Ах дүү нь болоод явцсан байна шүү дээ. За өглөөний мэнд мэдж байгаа бүх сонсогчдод баярлалаа. Мөн дээрээс нь яг одоо меншн давалгаагаа эхлүүлье. Меншн давалгаа, зүрхэн давалгаа, өрнснөөр энэ 7 хоногийн бэлгийн эзэн маань тодрох боломжтой болж байгаа. Тэгэхээр мэдээж 5 гарагт бэлэг бол тодорхой болно. Хэрвээ нэвтрүүлгүүдээ яг ингээд эхнээс нь хойш үзэж байгаа манай байнгын сонсогчд маань бол энэ 7 хоногийн бэлэг юу вэ гэдэг ерөнхийдөө гадарлаж байгаа халуу гэж бодож байна. Гэхдээ бид нэр 5 гарагт задлана. Одоо харин нэвтрүүлгийн эхэнд уламжлал ёсороо меншн давалгаа өрнөдөг байгаа. Ингээд яг одоо меншн давалгаагаа өрнүүлцгээе. За бүгдээ меншн давалгаагаа. Яг одоо хэн нэгний амьдралд гоё сэрүүлэг нь болоорой. За тэгээрэй. Сэрэгээрэй. Энэ хооронд болохоор юу шүү заяа. Би комментуудыг хүргэж за. Ангараг за өглөөний мэнд гэж орж ирж байна. Ангараг за нэг иймэрхүү байдлаар өглөөний мэнд мэддэг дээ. Хамгийн дөрөвний. Тэгдэг. Нэгдүгээр ярианд орлоо. Атхан баяр өглөөний мэндээ сайхан амарцгаав уу. Шинэ 7 хоногийн мэндээ найзуудаа гэсэн байна. Жуундагийн гигэн тунгадаг өглөөний мэндээ гэсэн бол Батцүхад заяа дулаахан нартай цэлмэг өдрийн мэндээ гэсэн байна. За, меншн давалгаанууд үргэлжилсээр энэ сувд ундрах хай мөхөө өглөөний мэнд мөн шинэ 7 хоногийн мэндэ гэсэн байна. За, ёо гайхлаа штэ аль 3 сарын банер байгаа та нар байдаггүй хөөе нэгдэх мөн үү 7 цаг 15 минут болоогүй юм уу гэд Тааш нэг үлэгдэг штэ. паникт орлоо штэ гинэ. За тэгээд меншн давалгаа үргэлжилж байна. Эрка үсэд сулчиж гэхдээ сайн унтаагүй байна уу? Юу хийсэн бэ? Өчтөр гинэ. Тэрийг ярихгүй гэсэн. Намайг болохгүй гэсэн шүү. Хориотой яриа болох Шүн нь. дундын яриагаараа яригсан шүү намайг. Сайхан амарсан уу монголчуудаа гэд ганаас өгч маань орж ирж байна. Юу цэнхэр ногоон плажууд орж ирээд байна. Хамаа. За ажгараа энэ. Тийм байна те. За тэгсэн би сайхан холсон. Надаас хин асуух болоо гэж бодсон чинь ноёо. Артист нөхөж юм хоолсон юм уу? Шууд хоол. Гүгчтэй би хацсан болсон шүү. Хацсан болсон шүү. Наад чи заваараад. Тэгсэн тэрийг дараад жич яри те. Наран жаргал бэрэлгээ сайхан өглөөний мэндэ гэж орж ирсэн байна. Ингээд өглөөний мэнд мэдэж байгаа меншн давалгаанд оролцсон бүгдэнд нь дахин өглөөний мэнд хүргэе. Түрүүний Nokia-гийн асуултыг хоёрын хэнийг надаас нэг сайхан. Ясвал төгөлдрөө. За хоол давгүй сайхан байв уу? Ястаа сайхан байлаа. Олон хүний нүдтэй хошил уух ямар байна? Харлага морлогон дараагүй янзын сайхан идэж уусан шүү гэдгийг энэ ташим та бүхэндээ хэлмээр байна. Миний нүд бүлтцээ л энэ үү тийч? Яг нүдийн тас ээжлээд идсэн. За ямар газар ямар хоол идсэн? Тэр гэлээрээ. Үгүй ер нь бол газар орж идээгүй. Ашуу газар орж тэнгэр дээр идсэн тийм. Ер нь бол тэгэл идсэн байгаа шүү. Гэртээ биш гадуур идсэн. Тэгээд гадуур машин дотор. Наад яриа гэж төр зур таслаад заяа. За очроо. Бид нар нэг кофе авч уудаг штэ бөөнөрөө. За тийм. Энэ удаагийн энэ кофе заяа. Айгу учиртай кофе. Яд кофе. Энэ кофе нэг манай байгууллагын 6 одоо ингээд бид нар зургуулаа байлаа гэж 5 нь уудаг байхгүй яг 5 нь л уудаг. За тэгсэн чинь 6 дахь нь гээгүй одоо бас та нарыг ууж хахад би одоо далжганаад яах вэ? Бүгдийг нь оруулаад мөнгөний тэнцүү хуваа гэсэн штэ. Энэ хүн тийм үү. Энэ хүн бидний уудаг кофенд хөрөнгө оруулалт хийсэн. Хөрөнгө оруулалт хийж байгаа юм уу? Ямар энэ хүний өгсөн мөнгөийг ингээ ууж ингээ бодохоор хараа. Тэр 5 дахь хоолыг би уучилсан. Сая уусан чи заяа. За. Салга. Амтагтаад гэж хэлэх гэж тээ. Хэлчтэй. За бас арайчтэй тий. Заяа амтагтаад байна. Амтагч үзээд байгаараа. За хаана хоол идсэн гинэ яасан гинэ тэрийг үргэлжлүүлээ. Машин дотор. Яасан? Аялж байхдаа. Салхин гоё юм те машин дотор хоол идсэн аялж явах та. За өөр юм яа. Хаашаа аялсан? Энэ эрдэнэ хаашаа явсан зүүн тийш явсан. Салхинд гарсан юм аа. Баруун тийш. Тиймэрхүү аялал юу л амаржийн дорой бодоо болд юм билээ шүү. Юу гэж аа? Амаржи чинь заавал ингээ урагшаа хоошоо явах та эвдэрдэггүй ер нь машин дээш доош хөдөлгөр хордон эвдэрдэг.
Үгүй тийм амар тийм донсолгоотой замаар яваагүй. Зүгээр засам замаар. Зүгээр засамдаар явсан юм аа. Ойрхон гарсан шүү. Заа юу. За, гэхдээ ангараг ба штэ тий. Энэ азданд бол итгэхгүй байгаа гинэ. Би гэхдээ энэ азданд итгэхгүй л байна. Би нэг л удаа ялагч болсон. Уул нь дор хаяж 3 ялагч болох ёстой байсан. Болохгүй байна. Тэгэхээр итгэхгүй байна гинэ. Удахгүй энэ 7 хоногт манай үзэхгүй юу? Энэ хоногт үзэхгүй юу? Ангараг үзэхгүй. Аздан болох болтугай. Ой, би ч аздан болж үзээгүй. Энд чи аздан болж үзээгүй өчнөө хүн байна. Ядам сүрэн туяа өглөөний мэндэ гэж орж иржээ. Тэгсэн байна. Зориулсан заяа ихцээд зориулсан гинэ. Юу зориулсан бэ? Тэр нэг цэцэг мэцэг явуулсан болоо. Даашин зайсан шүү дээ. Цэгэр даашин зөө. За хоосон тийм эможигоор даашин заавад явах те 100 те. За тэнгэр дээр эзэн гэхлээр бас инээд нь хурж явах шиг байна. Сайхан өглөөний мэндэ дашаа жаргалан түмэн жаргалнаар тус орж ирсэн байна. Ингээд хамтдаа энэ өдрийн эхний болон руугаа шилжихэд бэлэн болсон байна. Энэ айгүй гоё болон байх болно. Энэ бол 7 хоногийн хамгийн эхний болон бидний бас хүсэн хүлээдэг болон таны ч гэсэндээ хүсэн хүлээдэг болон ба. Как сонси. Сонси юу гэж байгаа. За дуугүй штэ. Үгүй штэ. Болонгаараа болонгийн нэр. Тийм үү. За. Юу юм? Булангаараа намайг сонсох гээд штэ. Бол. Би энэ хоёрын тархийг гүйцэхгүй байна. Ингээд хамтдаа эхний болон руугаа шилжихэд бэлэн боллоо. Баярлалаа. Өчигдөр минь. Өчигдөр бидэнд инээмсэглэл ч юм уу, Сургамж ч юм уу? ямар нэг зүйлийг үлдээсэн байж таарна. Тиймээс өчигдөртөө баярлаа гэж хэлцгээе. Баярлалаа. Өчигдөр минь. Баярлалаа. Өчигдөр минь. Баярлаа өчигдөр минь. Гэр бүлийн радио 104.5 84.5 дэлгөөн дээр таяагийн цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийг хүлээн авч сонсож байна. 7 хоногийн хамгийн эхний болон болох баярлалаа өчигдөр минь болон маань үүгээр эхэлж байна. Та шууд утас 9986 1045 9986 1045 дугаарт бидэнтэй холбогдоорой. Мөн Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичиж хайгаад манай пэйждээ нэгдээд яг одоо дүрстэй хурж байгаа нэвтрүүлгийн дор комент бичээд өчигдөр болсон таны амьдралд тохиолдсон гайхамшигтай мөчүүдээсээ бидэнтэй хуваалцаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Мэдээж бас меншн давалгаандаа нэгдэж байгаа сонсогч та бүхэндээ баярлалаа. За өчигдөр амралтын өдөр сайхан болж өнгөрвөө. Үнэхээр сайхан болж өнгөрлөө. Тэгээд баярлалаа өчигдөр минь болон бол миний орох дуртай хамгийн гоё болон. Хасаглалаа. Орох дуртай. Угаасаа л орно л доо. Ороод байгаа орж байгаа шүү дээ. За би бол яг юу ярих вэ гэхээр Энэ очроод ихтэй гал асаагаад байгаа шиг энэ өдөр. Марафон удаа айгуу гоё юм ярьсан шүү дээ. За марафоны тухай ярих гэдэг. За чи гүс юм уу? За мэдээж би бол гүүгээгүй. Харин манай том хүү гүйсэн байхгүй яа хүүхдүүдээ жоохон сойгоод мэдээж би бас гүүгээгүй. Сойгоод тэгээ яг би өөрөө очиод зүгээр үзлээ л дээ. Хүүхдээ гүйлгэж байгаа учраас. Чи би бүр уйлсан. Тийм үү? Сонир марафон дээр ингээ уйлж байгаа байхгүй нөө морь хараад самсаа шахирдаг шиг те. Хүний гүүгийг хараад хүний самсаа шахирдаг юм. Тэгээ би бүр ингээ царай ингээ бүр аягүй сонирн болоод жигнэсээ уйлсан байхгүй. Тэгсэн. За яагаад уйлсан шалтгааныг хэлье зэ. Яагаад гэсэн чи ингээ залуучууд аягүй гоё болчих. Найзуудаа ингээ голдоо хийцэн, хөлн ингээ гимтцэн, хоёр талдаа ингээ агуулаад гүүгээ явуулсан байсан. Тэгээд дээрэс нь бас яра бүр асгаруулж ингээ уйлсан хөлгүй нэг хөлгүй зэ. Таяг тулцсан. Гүүж орж ирж байгаа байхгүй. Оо супер. Тэгээд хамгийн амар нь олонгууд ингээд ийм одоо ямар өвчтэй хэмдэ одоо нэг юм аутизмтэй хэм ингээ жоох юм татхандаг те. Тийм нэг өөр шүү. Жохон саажилтаа ч юм уу. Саажилтаа ч юм уу те. Ингээ гүйж чаддаггүй тэр ахвас ингээ гүүгээд ингээ ороод ирж байгаа байхгүй. Тэнгүүд би ингээ уйлж байгаа байхгүй. Би яагаад хүүгээгүй юм бэ? Гэхдээ ер нь яагаад зүгээр тэндээс ингээд тэнд цугларсан байгаа нохоо гүүжин, жоохон хөвгт гүүжин, жоохон хөвгт тэгээ бүр 60 настай эмээ өвөөнөр гүүжин. Тэд нар бүгдээрээ ингээ барианда орж ирж байгаа байхгүй. Тэгээ тэд нар нийтдээ яг юу мэдэрч байгааг би бас давхар мэдэрч чадсан. Юг мэдэрч байгаа гэхээр ер нь бол ингээд олуулаа ингээ байх юм бол хүчтэй гэдэг нэг зүйлийг мэдэрч байгаа. Хоёрдугаарт хамгийн гоё зүйл нь юг мэдэрч байгаа гэхээр тэр хүмүүс бүгд зовж байгаа штэ гүүгээд зовлонгоо бусадтай хуваалцах нь зовлон хөнхөн болдгиймаа гэдгийг мэдэрч байгаа байхгүй. Би тэндээс зүгээр ийм хоёр том агуулгыг зүгээр мэдэрчээл гараад ирсэн. Гоё юм тий. Танай хүүч хэдэн километр гөө? 5 км. Оо 10 хэдтэй үлээ 14. 13-тай. 14-тай. Оо бас болж шүү. Манай хүү 14 13-тай одоо 5 км гөөгөл одоо ухаалаад өчхөөл үүдээ. Би дараа жил 42 дэх гүнэ.
шууд тэгдэггүй гэсэн юм. Шууд уу. Чамаг Шууд гүнэ. мо очроогоо бас Би цэрэгт байгаа сте. Аха. Цэрэгт ингээд 20 гаруй километр ингээд буу аранц те мангар хүнд юмнуудыг ингээ үүрээд үргэлж тэр Дасгал хийвэл болох байх л да. Тэгээд би бүр Шууд гүйл хэцүү тий. 56 км би гүгээд иржсэн бас. Хаанаас гэхэлэр нэг манай Дорнот аймгийн цаана ингээ хэрлэн сум гэж байдаг байхгүй 58 км-ийн зайтай. Тэр үед яг залуу байсан л та бацаа мэс тий. Манай эмээ намайг явахгүй чи дахиад хэд хоног гээд зардлын мөнгө өгдөггүй. Тэгэхээр н уурлаар гараа гүйтс өдөр 12 гээд. Пэ. Тэгээ гүйсээр байгаа шөнө 11 гэл яг Дорнот руу орж ирдэг. Аймгийн төв рүү орж ирчихсэн. Йоо. Тэр чинь нэг хүүхдтэй цуг гүйсэн байхгүй. Чи ч угаасаа өөрийн гэсэн марафонтой юм биш те. Тийм учраас би одоо дараа жил 42-т гүн. Гэтэ яах вэ? Залуугийн юмд яриад байна л да. Нэлээд хэдэн жилийн өмнө одоогоос бараг 20 30 жилийн өмнөх юм яриад байна шүү дээ. Одоо бол наад чинь бөхөн өргөнөөс гэрээсээ нааша алхахад залхуураад байгаа шүү дээ. Йоо ямар амар Хоолын амьсгалаа тий бараг манай ажилч уулан дээр юм уу хаашаа. Хөөдөө үржилсэн шүү Гэр дээ. бүлийнхэд нь бас оролцоод гоё юм шиг үлээ. Бөөнөр өгөх юм уу? Тий бөөнөр гэр бүлээрээ. Одоо би ингээд Хоёроос дээш насны хүүхд. Няраага ингээд түрээд гүйж олно өстэй. Тэр энд тэр Түрээ гүйчин тэгээ босд нь ингээд гүйчин айгу гоё. Ер нь яг хөө ингээд тэндээс хүмүүс яг гүйлт гэдэг чинь өөр айгу утга учир цаана гоё юм өгöd байгаа байхгүй. Хамт байх юм бол зовлон хөнгөрнөө тий. Хамт байх юм бол хүчтэй байна гэдэг нэг юм. Нөлөө өгж байгаа л да. Гэхдээ надад болохоор тэгээд байгаа байхгүй. Яг гүүх нь бол гайгүй санагдаад байгаа. Тэр хувц сэргэлийг бодохоор л айгүй үнэтэй юм байл шүү дээ. Гэхдээ тэр чинь хувц сэргэлгээд тахтай яг. Шорт морд энэ юмнууд нь дэлгүүрүүд байлаа айгүй үнэтэй юм байна. Гээ зүгээр энгийнийг өмсөж бодож шилбэл тэнд нөгөө гүйлтэнд оролцож байгаа гүнжийн хувц өмссөн залуу байх жишээ нэ. Зааврын гуц хамаагүй. шүү дээ. Зүгээр номер аваад ямар ч бодолтон дээр Дугаа ингээд зүгээр шалтгаан байсан. За тэгээ манай миний сонсогчдоос юунд марафонд оролцсон хүмүүс байна уу? Сэтгэлээ гоё хуваалцаарай. Тэр айгүй гоё мэдрэмжийг авд юм Бид бас билээ. марафон болдог болсон байлээ шүү дээ. Ер нь Марафон хасаагүй гэж зэрэг байж болдог болсон байлээ те. Гүг зэрэг болохгүй шүү дээ. Тэгвэл сторийн давхар ороод л шүү дээ. Тийм үү. Цаг нь өөр байх хэвээр одоо зэрэг бас юм уу? Мэдгүй би бол тэгж ойлгосон. Би давхар болоод байгаа юм байна да гэж бодоод бас зүгээр юм байна да л гэж бодсон. Энэ ягаад 5 сарын үдид хийд юм бол арай өчигдөр яг хагас өдөр айгүй халуун өдөр байсан шүү дээ. Тэгээ айгүй халуун өдөр байсан. Халуун өдөр. Дуудаахан байсан даа. Тий, бүтэнсээ өдөр болохоор арай сэрэг хүн байсан байхгүй. Тэгээ би бодож ирсэн. Энэ за тэгээ өдрөө сонгож хийж байх. Гүй зарим өдөр зарим марафонтой өдөр бол бороо орж исэн өдрүүд ч гэсэндээ байгаа штэ. Тэгэхээр энэ чинь цаанаас цагаарыг мэдэх боломжгүй. Эн чинь даруй 1 2 3 сарын өмнө бүр баг хагас жилийн өмнө төлөвлөчихсөн төлөвлөгөөний дагуу явж байгаа учраас тийм цагаагаар бол нэг хамаарх. Хоёр энэ Тэмээд. За манай сонсогч холбогдсон байна. Миний сонсогч холбогдсон байна. Ороод ирээрэй. За хай. За артист Нойко. Тийм ээ. Бүр нэрнтэй дасаа. Лонинг. Morning. За сайхан амарсан уу Нойко? Сайхан амарлаа. юу хийж амрав? Баярлаа. Харин тэмчтэр өстө бүтэн сайхан гимшгүүгээр амарсан. Хүши юундаас хинээс гимшээд идэм бэ? Надаас гимшдэг юм ба. Хай хинээс юунаас гимшээд идэм бэ энэ ч тоо. Амаргаар ээжүүдэд нэг тийм юу зовлон байдаг те. Хөөх юм. Хоолой хийхгүй, гэрээ цэвэрлэхгүй, цэвэрлэлтийн юм байна л та өглөө. Тэгээд зөвхөн болгон дээр сайхан юм урт суусан. Оо. Тэгээд нэг хэсгийн зургийн л бас тэр эморл дээр бас гимшнэ те. Гайгүй харин гимшгэ болоод байгаа. Тэгээд Одоо цайрж гинөө. бас жоохон гитарыгаа хөгжмийг жоохон яасан юм байна. Тоглосон юм байна. Хичээлийн хэвэл хийсэн юм байна. Тэр чинь гэхдээ бас Эморлын нэг хэсэг үлгүү дээ. Тийм ээ, тийм. Тэ. Титаник тоглоолаа. Тэгэл нэг Титаник гэж шүү. Хүн болгоны эмор л өөр байдаг бах тийм ээ. Аа. Бид гурав жишээ нь одоо хөдөлгөтөө эмордаг шүү дээ. Энэ чи бид гурав эмор л ахгүй яа. Ямар л чи хараа харж гэдэг байхгүй. Амар амарч байгаа. Марафоны талаар гэсэн мэдээж би бол бас гүгөөгүй. Мэдээж. Би харин чамаа гүүсэн байж магадгүй гэж бодсон шүү дээ болно. Би бол мэдээж Нойко гүйсэн байгаа даа гэж бодсон л та. Аа гүгээлээсэн. Аха. За. Цаал гүгээл байгаа. Тий. Тэгээ хүүхдүүдээ харан гаргасан. Аа. Тий. Тэгээд нөгөө хэдэн жил гаргаагүйсэн зуныхаа дугуйнуудыг гаргааддаг сайхан. Машина зуныхаа нээлтийг хийсэн. За. Аха. Янзын сайхан нээлтүүд болж л байгаа юм байна тийм үү?
Тэглээ. Одоо тэгээд амралтын өдөр болгоныг хүүхдүүдтэй илүү зориулсан, илүү гэр бүлдээ зориулсан, аялахад нь за ямар нэг юмыг нь сурч мэдхэд нь илүү зориулж байгаа штэ тий. Өчигдрийн хувьд одоо жишээлбэл танаад яг амралтын өдөр нэг гимшихгүйгээр амарсаа л гэдэг л та. Гэхдээ л нэг зүйл болсон л байгаа да Нойко сайн бодвол өнгөрсөн 7 хоног одоо жишээлбэл бодоогүй байсан зүйл нь яг ингээд хийсэн зүйл болж гарч ирж байсан штэ Нойкод. Жохон хөвөөхлөхгүй л. Нойко чи тэр яг ингээд ярьж болохгүй юмнууд болчиход байгаа биз. Тийм Би яг байна. амралтын 2 өдрөө 2 биендээ зориулсан болохоор ярьж болохгүй болчиход байна л да. Тийм байна. Тэг айгүй юу байна. Догтлуулж шүү. Яаж ийм Догтлуулж шүү. Ганаас хүчин чи яг ингэж хэлдэг юм байна шүү дээ тий. Харин тийм байна. Ийм аваатай. Амар Ийм хийж хүн хандлагатай л хэлдэм байна. Яг хит хувийнх юм уу? Тийм л юм байна. Яа хоолойны өнгөмөг өөрчлөгдөд. За за гэр бүлийн уур Гой, амьсгалчтай сайжраа илгүү те. Тэгээ юу гэж хэлмээр юм бэ одоо энэ дээр. Бас дор бүрнээ дасгалаа хийсэн л юм байна. Тийм л юм байна. За за маш их баярлалаа тий. Өглөөг нөгөө яаж өгсөн гэр нэг танаа комедиг сонсоод өгтлээ нэлээ. Нэг зомби Монголд байвал яах вэ гэд. За. Гэхдээ минийхийг сонсоогүй юм бол юу гэж ярьдаг юм? Юу гэж Минийхийг сонссон юм уу? Sorry. За минийхийг сонсоо тэгээд сэтгэлээ гоё хаалцаарай заяа. Очооч За, бас баярлалаа. илгийг аавна. За. Окей. За. Амжилт хүсье Нойко. За. Шинэхэн 7 хоног эхэлж байна. Айгуу гоё эхэлж байгаа юм. Эмор л тасрах болтох бай. Юу? Эмор л дараагийн төвшөндөө тасрах болтгоо. Тасрах болгоо гэдэг нь ямар л ингэж зогсож байгаа болов гэж бодоод байна. Аа, За түрүүний РК-гийн мэдээлэл дээр яг юу яа? Аль биесны мэдээлэл хүрэхэд 2026 оны Эрдэнэт марафон болвол 5 дугаар сарын 2-ны өдөр Харин болоод тийм гэж өнгөрчихсөн юм шүү дээ, бэ шүү. Тэгвэл өчигдөр гараад өчигдөр юугаа оруулж илээ. Стори гоё. Стори мэдгүй миний найзууд л юм шиг байна. Гэхдээ яг хавда юу л яасан л тахал та гүйснэл Техник гинт өөрс юм аа санчлаа шээ. манчлаа ч юм уу А тиймэрхүү тийм л зүйлүүд байх. болсон Харин байна, тийм байна. За энэ болохоор ингэсэн байна. Эрдэнэт хотын тавинчлаа Орхон аймгийн засаг даргын тамийн газраас зарласан хичээлээ өрнүүлэх хөвшин аяны хүрээнд Эрдэнэт марафон 2026 бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг зохион байгуулсан юм байна. Анх удаа нээлттэй хэлбэрээр мэрэгжлийн болон сонирхогчдын 14 төрөл 8 зайн анх удаа юм тийм. англид зохион байгуулснараа онцлогтой гэсэн байна. За Эрдэнэт марафон 2026-д 1275 тамирчин бүртгүүлснээс олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин, за ган тулаг, олон баяр, мөнх заяа, хишиг сайхан Орхон аймгийн тамирчин хөнгөн атлетикийн Монгол улсын ойрын зайн гүйлтийн төрлийн 5 удаагийн амжилтыг шинжилэн тогтоосон. Вау. Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчин олон улсын хэмжээний мастер, мөнх түмэнд тэргүүтэй тамирчид оролцож байгаа нь за өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээтэй чансаа өндөр болж байгааг нь илтгэж байна Болж гэсэн. байна. Тэгэхээр энэ удаад бол анх удаа биш. Тийм байна. Өмнө нь болж Тийм ирсэн байна, тийм байна. гэсэн. Энэ удаад болохоор илүү ингээд чансаа өндөр Тийм байна. төрлүүд нь ч гэсэндээ олон болж байгаа гэсэн. одоо медальтай хүмүүс гүйс юм байна тийм. Тийм байна. За Гоё тэгээд шүү Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойг угтан улс бүсийн чанартай 30 гаруй урлаг спортын уралдаан тэмцээнийг жилийн турш зохион байгуулахаар бол төлөвлөсний нэг нь энэхүү марафон байсан байна. За тэгээд гоё сайхан болсон байхаа гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн амралтын өдрөөр Эркан хувийн ажлаас гадна өөр юм амжууллаа. За ямар ажил? Одоо яг марафонд бол гүйж амжсангүй. Ерөөсө гүй гэсэн бодолч төрсөнгүй энэ жил. Гэхдээ яг өмнө нь бол гүй гэдэг Машин л бодоод байсан. Ядаж бодол төрдөг байсан. Энэ 7 хоногт машин бодсорго таарлаа. Яаж шинэ Тэгээ машин? өнгөрөөцсөн байна шүү дээ. Тэгсэн. Тэгээд ямар ч нэг машин тэргийн 8 цаймаа нааш цаашаа юм болгоод өнөөдөр ямар ч сан 8-ны сүүл шовтрах байх. Тэгээд нэг эвтэйхэн энэ зуны аялал зориулсан машин аваад нэг гэр бүлэрээ энэ зуныг бас жоохон арай өөр төвшөнд Эркагийн тэмдэглэдэг зун биш. Нэг юм шал өөр очроогийн зуныг одоо гэр бүлтэй авчрах гал үзээд шүү дээ очроо. Зөв. Уурга зааж өгөөрөөч. Хүнээс ингээд сайн үлгэр дуурайл авна гэдэг чинь бас Гоё байгаа шүү дээ тий. үлгэр дуурайл өгж байгаа хүн амар урам авч байгаа хөөхгүй яа. Йоо энэ машинд сүнсэн шүглээ гинэ. Шүглсэн. Харин тийм ээ ер нь бол шүглсэн бид нар бүр хөөрхөн амтныг бас нилээн Таталт өгөөд бүр сүлдээ. яалаа бас харж хандах гэж үзлээ. Янз янзын юм болсон юм шиг байна. Ер нь амралтын өдөр за баярлалаа өчигдөр мэндэ зориулаад
бидний ингээд ярихаар бэлдэж байгаа, бидний ярих гэж байгаа зүйлүүд ер нь л утга санаа агуулга нь нэг болцсон юм байна. Гэхдээ би энэ удаагийн баярлалаа өчигдөр минийгээ бэлдээгүй. За. Яасэ та. Баярлалаа өчигдөр минь Өчигдөргүй амьдэрсэн гэдэг. Дөөгүй. Баярлалаа өчигдөр минь гэдэг энэ буланд зориулсан мэдээллийг манай хүү надад бэлдэж өгсөн байхгүй. Өө за. За, бүрүү. Тий. Жи бүр овоо диктатор болжээ. Оо тий. Овоо би дарамтлаж ажил болж хийхээ чи бүр. болсон. Хүүхдэрээ Тийм хийлгээ. нэгт өдөр читер болон кариол, хоёрт өдөр Наач читер ярнастай болон гоё кариол бизнесийн санаа биш Хоёр үү? болохоор юм байлээ. Хоёр одоо бүр үе. Чи Адуу мал Бид хариулдаг хүүхдтэй хүмүүс үү? 3 3 хүүхдтэй мөртлөө хүүхдүүдэрээ бэлдүүлж байна. Би 5 хүүхдтэй мөртлөө чадахгүй. яга бэлдүүлж болохгүй гэж тэ. Биш дээ. Сэдвээ хүүхдүүдэрээ бэлдүүл. Яг зөв тех хэрэгтэй ер нь болоод. За эх 7 хоногоос Үгүй, манай гэхдээ хүүхдүүдийн бэлдсэн хоёр- сэдвийг сонсцгоогоо. Хоёр харалта. Чи бол хүүгээ уралдуулсан байна. Хажууд нь утсаа барьж гүгээд огшцсон байна. Энд чи хүүхдэрээ юм бэлдүүлсэн байна. Би тэгсэн чи хүүхдүүдээ налаах руу явуулчаад энэ ч үлдсэн байгаа байхгүй юу? Хүүхэд болоод үлдсэн. Хүүхэд болоод үлдсэн. Ингээд агуулга өөр байгаа байхгүй. Та хоёр дандаа нэг юм хүүхдээ боолжилсан. Би хоёр бол хүүхдийнхаа ад жаргалыг бодсон. Манай хүүхэд аз жаргалтайгаар надад энэ үүнийг бэлдэж өгсөн. Тэгээд мэдээж яхаа төгсгөлд нь яагаад энэ мэдээллийг надад ингэж ярьж өгөөд яагаад энэ мэдээллийн талаар ингэж хэлээд байгаа юм болоо гэж бодсон. Би энийг өмнө сонсч ирсэн мэдээлэл байгаа байхгүй юу? За сонсъё гэдэг бол. Тэгээ Ой. би өмнө сонсч Наад чинь хүрэхээс өмнө Өмнө комментод унших уу? Тэгээ тэг өмнө уншиж. харж исэн, өмнө нь ингээд мэдж байгаа юмыг дахин сонсоход эхлээд надад төвхтэйсэн байхгүй юу? За. Дараа нь ингээд сонсоод бүх яриаг нь сонссны дараа мэдхгүй юмнууд бас байгаа юм биш үү? гэж Хүүгийнхаа бодогдоод байгаа мэдээлэлээс үү? би бүр байлаар хайсан бүр. Аа. Яг үнэн яриад байна уугүй юу гэдгийг нь хайж Цаваандаа. үзээд тэгээд ингээд үзэнгүүт манай хүүхд том болж байгаа юм байна да. Өөрийн гэсэн бодолтой болж байгаа юм байна да. Өөрөө сонирхож байгаа зүйлээ илэрхийлдэг болж байгаа юм байна да гэдэг мэдрэмж төрсэн байхгүй. Тэгэхээр үүнээс өмнө хэдүүлээ комментуудаас хүрчээд тэгээд ярианд орё За тэгье. За даша маань сайхан өглөөний мэндийг мэдсэн байна. За Нойко дарсүр маань ха Эрка татаардуулаад гарн салга. Хоёрдугаар сувг яриад ойлгоод унт гинэ намайг. За жаргалан түмэн жаргал маань өглөөний мэндийг цагаан 5 зүрх явуулсан байна. Баярлаа. За үргэлжлүүлээд ангараг орж ирсэн. Ангараг ингэсэн. Заяагийн аяллыг Эрка заваар олчихлаа. Нэмээд нэг хамжаад балаараад байна гинэ. Тийш угаасаа би дасцсан, би хэлсэн шүү дээ. Би нөө цайрсан гэдэг шиг. Энэ хоёр юу ч гэж хэлсэн Би бол амарч ийн тухай л хэлсэн шүү. Нэг балааргүй. Аялалд их явах нь амарч ийн мууднаа л гэж хэлсэн. Энэ ямар юмных нь балаар л байна. Би бол нэрээ те. За очроо хоёулаа 42-т шууд гүгээд 1-2-т орох уу гэд найруулагч бичиж байна. Энэ гүү шүү. Энэ найруулагчд гүү шүү. Энэ Дараа жил үзээ би жил бэлдэнэ. Энэ одоо ингэ нараа. Бэлтжээжгүй. Найруулагч одоос бэлтжээжгүй. 2 цаг эн чин зааланд гүүж явахдаа эн чин бүр болохоо яасан. Бэлтжээ гэсэн. Одоо энэ ингэ бэлтчих юм бол ална. Мизүү гүүлаараа юм нарийнхан юм чин салхи зүсээд ингэ хурдан явах байхгүй. Би мич ингэ гүүхээр ингэ салхиудаас үлээгээд нам хоошин дэлгээд Оо миний сахлан дотор болжуур ороод. Чи ингэ гүүгээр хөлжин урш яваад толгойж хоошлоо те. 42 мөчөрт гүүхийн тулд баг-багаар ингээ сайн бэлдэхгүй л те. Бэлдчихэж гүүхгүй л гэр бүлийн радио найруулагч хөтлөгч хоёргүй болсон шүү дээ. Хоёулаа хажууд анх шатны тусламжийн бариад гүүхөө. Би явчих үдэ гэ те. Миний шинэ машинд хоёулаа насика хийж хажууд нэгэ явж те. Үгүй шүү дээ машин явж. Манай хүүхд тэгсэн байхгүй та анх бүртгэл би ямарч бэлтгэлдэггүй байсан шүү дээ. Би 5 дгон та 21-д гүйчээж бүртгүүлчээж гинэ. Тэгэхээр би хөөргөө тэгсэн. Чи явгүй болмоор байгаа юм уу? Аав нь бэлтчихэж гүхгүй л болохгүй шүү дээ. Хүүгээ харангуйтаа бас 42-лөө зүтгээд байна нөгөө чинь. Наад чи тэгтээ гүн. Тийм байна. Түр баяр өглөөний мэндэ гэсэн байна. Алтан чимэг сүхбай маань шинэ 7 хоногийн эхний өдрийн мэнд хүргье. Байж байгаа үү? Дээр нь сув дундрах гэж. Зүрхнүүд явуулсан байх шүү. Сувдаа агч маань нэгсэн байна. Дөнгөж сая За болов. тийм биш. За бойлвол очроо минь. Шууд 42-д гүйж барахгүй шүү. Хүмүүс 10-аас эхэлж байна лээ. Сайн бэлдээд гинэ. Тэгээд амжилт гэсэн байна шүү. Сайн бэлтгэх юм бол нэрээ чаднаа. Манай хэд бол чадна шүү. Би бол чадна гэдэгт нь. Баярлалаа Содушка гихчээ. Тусгаалan миний сонсогчдоо тусгаалan нэр өгж штэ. За тийм байна. За өөрөг зааж өгөн шүү гэсэн байна. Уурга те. Тэр яах вэ? Одоо хичээл амархаар яана 3 хүүхэд 3 хүүхэд хадгалах газар байсан. Сургуульч одоо 3 хүүхэд хадгалах газар байсан харин тэгтээ харин тий. Яана идэж уух юм ч дийлдэхгүй юм болно яана. Яана ангарыг бичснийг үйсэн ч үнэхээр тийм. За яг яана 3 хүүхэд 5 хүүхдээ өний өөдөөс юу яриад байна. Манай ангараг нэрээ загсаж ш бас. Би загсанд үнэхээр хоббитэй шүү. Ангараг очроо хоёрыг дагаад нэг
олон жил бас Өөрөө зар ангарахтайгаа нь өгөөш бэлгэнд гинэ бас ангараг энэ үргэлж. хоёр нийлээд яа юу? Тэгээд хоёр Энэ нэг хоёрыг дагаад би нэг жоохон нэг 2-3 хоног яваад нэг загас сураад тэгээд хүүхдүүдэд дагуулж яваад нэг өөрөө ингэж барьд юм ингээд зааж гисэн. Амралтын өдрийг л зориулах нь Тгий те. даа. Яана нэрнгээсээ яана хүүхдүүд амрахаар хоол чин нэмэгдчихдэг те. Нэрээ өрдөр гэрте байхгүй байхаар хүнс хүмүүс арай баг идэгдээд байгаа юм шиг санагдаад. Тэгээ сургууль ер нь юу хийсэн гэж амарч байгаа юм. Сургууль цэцэрлэг ажилч л авах. Амрахаар нь амарлаа гэд амрахгүй болохоор амарсангүй гэд бид нар бас дураараа хүмүүс шүү те. За энд соло маань шинхэн өглөөний мэндэ гэж орж ирсэн байна. Ингээд хамтдаа байгаа сонсогч танд баярлалаа. Та өчигдөр босон онцгой зүйлээсээ бидэнтэй хуваалцаарай. Өчигдөр таны амьдралд сургамжтай эсвэл бас нэг шантармаар үйл явдал болж исэн болсон болвол та бидэнтэй хуваалцаж бас түүнийгээ бусадтай бас хуваалцаасай гэж хүсэж байна. Радиогийн шуудуудаас 9986 1045 9986 1045 дугаар шууд нээлттэй байгаа. Мөн Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэ крилэр бичгээр манай хуудас дүрстэйгээр танд өглөөний нэвтрүүлгээ хүргэж байгаа шүү. Комент хэсэгт орж ирээд бидэнтэй хамтдаа өөрийнхөө өчтөр болсон зүйлүүдээс хуваалцаасай гэж хүсэж байна. Өчигдрөөсөө суралцах нь айгу гоё шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд өчтөрөөсөө суралцсан би бас нэг түүхээ ярьж өгье. Эхлээд бол надад манай хүү та энэ түүхийг уншчих гэсэн. За тэгээд би тэр түүхийг уншчаад тэгээд яасан одоо заа гэхгүй юу. Тэгээд араас нь үйл явдлууд болсон заяа. Тэгэхээр энэ түүхийг хамтдаа эхлээд сонсъё гэж бодож байна. Нэгэн хүү эцгээсээ аава та надтай хамтдаа марафонд оролцох уу хэмээн асуужээ. Эцэг нь хүүдээ хэдийгээр зүрх нь муу байсан ч гэсэн эргэлзэлгүйгээр тгье гэсэн байна. Тэгээд тэд марафон уралдааны замыг хамтдаа туулж чаджээ. Үүний дараагаар урам зориг орсон аав хүү хоёр нилээд хідэн холын зайн уралдаанд оролцож энэ бүх уралдаанд оролцъё гэсэн хүүгийнхээ хүсэлт бүхнийг аав нь өгдөөгүй зөвшөөрч байлаа. Нэгэн удаа хүү аава бид Ironman тэмцээнд оролцож болох уу гэсэн асуултанд нөгөө л ээлдэг тгий гих хариулт тод сонсогдлоо. Энэ тэмцээн хин дуртай нь ороод байдаггүй ёстой төмөрхөн нэрэндээ таарсан 42 км замыг гүйж дуулан 386 км замыг сэлж гатлан эцэст нь 180.2 км замыг дуугаар уралдан дуусгадаг гурван төрлийн уралдаан байлаа. Гэвч бүхнийг эцэг хүү хоёр хамтдаа амжилттай давж чаджээ. Нэгэн тэмцээний дараа хүүгийн аав Дик Хойт телевизэд өгсөн ярилцлаганда эхийн хэвлээд байх үед хүүгийн хүзүг хүүн ороосны улмаас хүчилт өргөж болон тижээлийн дутагдалд ороод Рикэд тархины саажилт үүссэн юм байна. Хүү эсэм минь төрсөн хэдий ч эмчнэр Дик болон гэргийд нь тэдний хүү хизээч явж бас ярьж чадахгүй болсон тухай хэлж харин хүүгээ эмнэлэгт орхиж болохыг нь зөвлөжээ. Гэвч аав нь инхийг хүссэнгүй. Хүүгээ цээжиндээ чанга тэврэн гэртээ ирснээсээ хойш түүнтэй яг л хэвийн хүүхэд шиг харьцаж халамжилж байлаа. Гэтэл 1977 оны нэгэн өдөр хүү телевизээр марафон уралдааныг үзэж байснаа гинэт аавдаа тэмцээнд оролцож болох талаарх дээрх өгүүлсэн түүх эхлэх асуултыг асууж ирсэн юм байна. Мөн нэгэн сонирхолтой түүх аав Диктэн тохиолдсон байна. Учир юу гэвэл түүнд хэдэн жилийн өмнө нэгэн уралдааны үеэр баг зэргийн зүрхний шигдээс үүссэн юм байна. Шинжилгээгээр түүний нэг артерийн судас нь 95% бөглөрөлтэй болохыг тогтоосон ч эмчлэгч маань Дикт хэрвээ чи ийм сайн биетэй байгаагүйсэн бол аль 15 жилийн өмнө нас барсан байх байсан байх шүү хэмээн толгоос ихсрэн хэлсэн байна. Ийхүү аав хүү хоёр нэг нэгэндээ ирж хүч эрүүл мэнд төдийгүй амьдрал бэлгэлжээ. Тэд хамтдаа 1108 уралдаан тэмцээнд за үүнээс 72 марафон 255 триатлон болон 15 цагийн Ironman 6 удаа оролцсон бөгөөд нэгэн ярилцлаганд аав Дикийг баатар хэмээн өргөмжлөхөд тэр даруйкнаар би зүгээр л гэр бүлдээ хайртай нэгэн хэмээн хариулжээ. Мөн хамтдаа 1992 онд төрлөх Америк орноо 45 хоногийн турш гүйх болон дугуй хослуулан 6010 гаруй километр замыг туулж тойрсон юм байна. Тэд 2014 оны 4-р сард Бостоны марафонд 74 настай эцэг Дик, 52 настай хүү Рик нар хамтдаа 32 дахь удаага амжилттай уралдан аав нь зодгоо тайлжээ. Гэхдээ Дик аав нь ингэж хэлсэн байгаа. Энэ бол миний хувьд сүүлчийн уралдаан болохоос Рик бол цааш үргэлжлүүлэн уралдах болно. Түүнд тийм эрч хүч байгаа гэсэн байна.
Хүү Рик нь 1993 онд Бостны их сургуулийг амжилттай дүүргэж, цаашлаад Бостны коллежийн мэдээлэл технологийн лабораторид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулсан програм хангамжийн төслийн багт ажиллах болсон байна. Аав хүүгийн хүсэл хамтдаа сансандаа хүрч сэтгэлээ жаргах ирэмслэл тэмүүлэл эрч хүчийг өгдөг энэ энгийн мэт үйлдэл нь маш олон сая хүнд урам өгсөн гайхамшигтай үйл хэрэг болж өдийг хүртэл марафоны түүхэнд гайхалтай түүх болон Team Hoyt гэсэн түүхийг бол харуулж байд юм байна. Тэгээд энэ түүхээр бол аав хүүгийн багийн энэ нэг гайхамшигтай түүхийг бол дэлхийд даяараа цөөрөд ярьсаар байд юм байна одоо хүртэл. Яг иймэрхүү яг марафон дээр очиод зүгээр үзэж байгаа хүний үед ингээ харахад иймэрхүү урам авах олон үйлдэлүүд гардаг юм лээ. Яг ингээд хүндэл нөгөө нэг юм урам дамжуулдаг юм биш нөлөө өгч идэг тийм. Сэтгэлийн нөлөө үзүүлж идэг. Тэгээ би бол яг уйлсан байхгүй. Тэгээ уйлсан гингүүт нь яг ийм л мэдрэмж төрсөн л та. Уйлсан гэхлээр тэр очрогийн хувьд яг тухайн үед нөгөө хүн хамтдаа ингээд хоёлаа гүйл даа гэд ихэд аав нь жоохон эргэлзэнгүүгээр ингэж хэлсэн ч гэсэндээ ингээд хүүгээ дэмжиж хажууд нь байгаа тэр үедээ хамт гүйчдэг байжтэй гэдэг бодол байсан байна. Гэтэл энэ аавд болвол цоо ирүүл хүүхэдтэйгээ битээ хэл тэрэгцэр дээр сууж байгаа энэ хүүхдэд түрээд гүүх сэтгэл нь хамгийн түрүүнд тиймээ гэдэг үгээр илэрч гарч ирснээрээ үйлдэл болцсон байгаа даа гэсэн үг байхгүй юу? Яг үнэ. За ингээд цаашлаа төвхөлтэй. Дараагийнх нь ярьж өгье. Тэр нь юу вэ гэхээр манай хүн энэ үүнээс хойш үргэлжлүүл надад ярьж өгсөн юм. За. Тэгээ тэр үед нь би яг сонсоол өнгөрсөн байхгүй юу? Тэгээ түүнийг дараа нь ингэж баталгаажуулсан гэсэн үг. Тэгээд үүнээс хойш нөгөө аав нь бол мэдээч зодог тайлчж байгаа. Харин хүн зодог тайлаагүй гэд тэгэнгүүт ээж та энийг нөгөө цаашаа тэгвэл та түүхийг мэдгүй гэсэн байхгүй. За. Би бас мэдхгүй юм байна. Тин чи цаашаа би мэдгүй юм байлээ. Би ч өмнөхийч мэдхгүй юм байна. Би бүр цаашаа мэдгүй юм байлээ. Тийм те энэ зураг тийм энэ зургийг хараад бол таньж нэрээ эн чи тийм ийм хүүхэд аавтайгаа ингээ уралддаг байсан тийм түүхийг 50-д настайдаа одоо ингээд аав нь бол 70-д настайдаа зодог тайлж байгаа. Өөрөө 50-д настайдаа. За одоо тэгээ яасан? Тэгээд гисэн чинь хүү дахиад үргэлжлүүлээд бас ингээд уралдсан байгаа. За энийг нь та бүхэнд ярьж өгье. За юу. 2014 онд бол аав нь ингээд биеийн байдлаасаа болоод нас өндөр болсон учраас ингээд уралдаанаа зогсоочж байгаа байхгүй юу. За тэнгүүд Рикийн шинэ хамтрагч гарч ирж байгаа. Хүүгийнх нь шинэ хамтрагч гарч ирж байгаа. 2015 оноос эхлэн тэдний гэр бүлийн дотны найз, шүдний эмч мэрэгжилтэй байсан Брайан Леонс гих гүйгч аавыг нь орлож Рикийг тэрэгцэртэй төрж уралдах болсон гинэ. За Босны марафон Брайан Леонс хүү Рикийг төрж 2015 оноос 2019 оны хүртэл Босны марафон тасралтгүй хамтдаа оролцсон. 15 оноос 19 он хүртэл шүдний эмчтэйгээ оролцож байгаа шүү дээ. Тийм байна. Гэр бүлийн найз. За аль бие осоор зодог тайлсан үеийг нь хэлэхэд бол харамсалтай нь хамтрагч нь 2020 онд аав Дик нь 2021 оны 3 сард дараал нь насан эцэлсэн. Үүний дараа Рик өөрөө уушигны хадгалгаа өвчнөөр ойр орхон өвдөх болж эрүүл мэндийн шалтгаанаар 2021 оны 10 дугаар сард спортоос бүр мөсөн зодог тайлж байгаагаа албан ёсоор зарласан гэсэн үг. Өсдөгтэй хангалттай тий. Өнөөдөр аав хүү хамтрагч тамирчин гурвуулаа Тэнгэрийн орноос марафоны талбарыг харж байгаач тэдний үүсгэсэн Hoyt Foundation сан үйл ажиллагаагаа одоо гэр нь үргэлжлүүлсээр байгаа. Одоо тэдний аж хүү Troy Hoyt аав авгийнхаа өвийг залхамжлан Team Hoyt нэрээр марафонд гүйсээр байгаа гэж. Оо супер нас бүр. Гэр бүлээрээ бүр. Гэтэ энэ гоё юм аа. Ер нь хүнд нэг юм урам зориг өгдөг. Энэ гэтэ марафон зүгээр гүүх тухай биш юм байлээ л гэж би бодоод байгаа. Энэ нэг юм гоё соёл тогтоод байгаа байхгүй юу? Нэг юм хүмүүс нэг юм нэгэндээ урам өгсөн те түүний манай очрогийн хилдэг жишээнүүд те гол нь хандлах хөл гарна яаж байгаа ч гэсэн те нийгмийн нэг юм сошиал юм нөлөө байгаа байхгүй нөө зовлон хамтдаа ингээ хуваалцах юм бол хөнгөрнөө гэд одоо манай Дик ч нөөрөө ганцаараа гүйж чадахгүй л байсан байхгүй Рик те аав нь байсан учраас түүний зовлон хөнгөрчихөж байгаа байхгүй тэгээ хамтдаа гүйж байгаа энэ айгүй гой хамтал тэгэхээр бид нар ажил төрөл яг нийгэмдэр сурч болох зүйл нь болохоор юу ч хийсэн те ганцаараа зүтгээд байдаг те ганцаараа зовоол байдаг хамтдаа ингээд хийх нь өөрөө амар чухал юм байна гэдгийг би өнгөрсөн одоо хагас өдрийн болсон марафоноос ойлгож ирсэн байхгүй юу. Тэгээ өчтөр манай хүүгийн бас нэг ярьсан зүйл нь бол
мэдээж нөгөө хөвгүүд л болсон хань янз янзын рекордыг ингэж хайж судалж үзсэн юм байна. За. Орсон ингээд энэ яг хэр хугацаанд хэр урт зайг туулчаад ингээд энэ хүмүүс мундаг гэдэг байгаа юм болоо. Ингээл түрээл ингээл явна шүү дээ. Би бараг дүүгээ түрээд чигсэндээ явах юм байна. Ухааны ботсон гинэ. За. Би ч гэсэндээ ингээд бараг уралдах юм байна гэдэг ботсон гинэ. Тэгээ яг яагаад ингээд энэ хүнийг амжилтыг ингэж дэлхийд даяараа яриад байгаа юм болоо гэдгийг ингээд судалж үзлээ гэдэг ингээд тэгээ надад маш олон тоо ярихгүй. Тэгээ би үнэхээр түүнийг нь цэнжлээг учраас өнөөдөр бүр цаасан дээр буулгаад гаргаад ирсэн байгаа. За. За энд болохоор ингэж байна. Босны марафонд нийт 32 удаа хамтдаа барианд орсон. За. За марафон, триатлон, давтлон зэрэг нийтдээ 1108 уралдаанд барианд нь орсон. Үгүй харин тий. Ironman буюу дэлхийн хамгийн хүнд сорилт болох Ironman тэмцээнийг 6 удаа хамтдаа бүр дуусгасан. Тий. Тэр чинь дуусгадаг үг. Нийт оролцогчдын 50-аас илүү хувь нь дуусгадаг үг. Чадахгүй юм гин. Тий. За тэгсэн чинь ингэж байна. Спортын дээд амжилтуудыг нь хүрэх гэж шүү заяа. Марафоны шилдэг хугацаа тэд хамгийн шилдэг хугацаа нь 2 цаг 40 минут 47 секунд байсан байна. За. За энэ нь болохоор 1992 оны марафонд энэ нь зүгээр ганцаараа гүйж байгаа эрүүл тамирчны хувьд ч маш өндөр амжилт юм байна. Дэлхийн рекордоос ердөө 35 минутын дутуу орж ирсэн гэж үздэг. За энэ нь болохоор юу вэ гэхээр 42,195 км-ийн зай. За. 42 км гэсэн үг байна. За. 42 км-ийг хүүгээ түрээд 2 цаг 2 цаг 40 минут 47 секундэд барианд орж ирсэн. Энэ түүхэндээ амжилтаа бүлэгдсэн юм байна. 42 км. 42 км-т. За хагас марафон буюу 21.1 км болохоор 1 цаг 21 минут 12 секундэд орж ирдэг. Зүгээр нэг дуусгадаг хүмүүс бас биш байх нь шүү дээ. Биш. Бас сайхтар. За 10 км болоо явчих чинь заяа. 10 км-ийг 35 минут 48 секундэд дуусгадаг. За. 5 км-ийн гүйлтэнд 17 минут 40 секундэд дуусгадаг. Үе, очроо. Юу лээ чи чинь 50 км хэдэн цаг гүйсэн гэлээ? Би чинь 50 гаруй километрт гүүгээд алхаад өдөр 12 цаг гэж гараад шөнө 11 өнгөрөөж мөрөөгөл орч. Тэгэхээр нэг баг 10 цаг гүйсэн биз дээ тий. Наа чи хэдэн цаг гүйсэн? 2 цаг 35 минут. Тэхүү хөө би чинь зүгээр ингээд суугаад босоод айлд орж тарг уугаад гараад тэр чинь баг алах. Тийм. Гүйтэ биш юм бэ те. Тийм байна. Айдын тавшилт юм уу хааш. Гэтэ хоёр нэг асуулт асуу. Ягаад энэ марафоны хамгийн дээдлийн нэг юу ба штэ бүтэн гэдэг нь 42 км 195 гэдэг байгаа штэ. За. Ягаад тийм бэ? Мэдгүй. Мэдгүй штэ Чи гүйтэ мэдээ За, ер нь анх юм 40 байсан байгаа байхгүй 40 км байсан. За. Сүүл 42 болсон байгаа байхгүй. За ягаад 40 байсан гэдгийг яг нэг юм түүхэн байгаа байхгүй. Бүр манай эртний өмнөх тавар барыг сонсч байсан баг. Гүгүү сонсоо. Манай эртний өмнөх чи битээрээс нэлээд хол юм байна. 490-ад оны үед зэ. За. Марафон гэдэг газар байгаа шүү дээ. Тийм газар байсан юм байна. За, Грек хот байж. Тий, тэрэн дээр болгоод Афин Ферс ингээ том ингээ дайм болж исэн. Тэгээ Афинчууд мэдээж Ферсийг ялаад ирэнгүүд нь Афины нэг одоо цэрэг юм уу да одоо Фидифин гэдэг нэг хүн одоо Афин хот руугаа тэр марафоны толгодын дээгүүр ингэж гүйж 40 км гүйж одоо хот руугаа ороод манайхан ялсан шүү бити ухраараа бити айгаараа гэдэг айгүй чухал мэдээг ингэж дуулгасныхаа дараа ингээд зүрхэн зогсоод ингээд насурсан байгаа байхгүй. Тэгээ тэрнээс хойш ингээд нэг марафон гэдэг зүйл чинь өөрөө бий болоод 40 км-т гүйдэг байсан байгаа байхгүй. Энэ тэмцээн олимпиад. Тэгээ ягаад 42 болсон юм бэ гэсэн чинь нөгөө дээр үед бас юм хаад нарын хаттын бас нэг эрх ямбаас болж 42 км болсон гэж байгаа. Ягаад тэгэхээр нөгөө нэг яг одоо жишээ нь энэ дээр түүх байгаа байхгүй. 1908 оны Лондонгийн олимпийг зохион байгуулсан одоо Британий хааны гэр бүл хатанхаа марафон гүйлтийг гарааг одоо Виндзор цайз буюу те тэр цайзынхаа цонхоор харахыг хүссэн байгаа байхгүй. Тэгээ цонхоор 2 км наар нэсэн бэ. Тэр нь 2 км наар тэгээд цонхоор харахыг хүсэнгүүтээ ингээд нааша уртцгасаар байгаа. Тэгээд ер нь 42.195 195 м. Ийм болж хувирсан юм билээ ер нь. Уг нь бол 40 байсан юм байна. Сонин боостой. За баярлалаа. Би найруулагчаа зурагнууд үзүүлээсэй гэж хүсэж байна. Би нөгөө зурагнуудыг нь бэлдсэн байгаа байхгүй юу? Бүр нэлхайхан зураг ч гэсэндээ байгаа нөгөө гэр бүлэрээ байгаа. Яг зөвхөн энэ зурагнуудыг дахиад нэг гүйлгээд үзүүлчихээсэй гэж хүсэж байна. Бүгдийн нэг араас нь гүйлгээд хамтдаа харчээ те. Гэт хүүхэн та нар царайг нь харал та. Зүгээр ингээд нүүр дүрийн нэнцгэж байгаа байхгүй юу? Энэ хүү хамгийн гол нь хүү маань өөрөө ингэж яг гар чөлөөтэй хүлгөх боломжгүй тийм хүүхэд байгаад байгаа гэсэн.
ямар нэгэн одоо нөгөө нэг одоо сүүлд бол нэг товчлуурын тусламжтайгаар толгоогоо хөдөлгөгч гэдэг юм уу те тиймэрхүү зүйлүүдийг бол хийдэг байсан гэсэн үг. Тэгээ Рик бас юу юм бэлээ штэ. Бүр хэл ярианы ч бас ингээд жоо түүхтэй ярьдаг те. Ярьж чадахгүй, явж чадахгүй гэсэн. Босныг сургуулийг төгссөн гэдэг штэ. Тэндээ бүр ажиллаж байсан гэсэн үг. Энэ одоо гэр бүлээрээ авахгүйж байгаа. Одоо энэ гэр бүлийн зургийн санд нь энэ хоёрт авахгүйсэн зураг байгаад байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм алдартай хүмүүс байна болчихсон. Бүх марафоны хувьд гэвэл бараг л нөгөө үлгэр жишээ нь болчихсон хүмүүс гэсэн үг. Одон агаад нь штэ. Одоо нөгөө энэ нөгөө Ironman явж штэ. Тийм хүүгийнхаа төлөө хийн гэдэг нэрээ амар шүү те бас аав. Хүүгээ завин дээр суулгачаа завин дээр хөвтүүлчихэд аав ингээд усаад өөрөө олоо сэлээд явж штэ. Одоо чирээ явж гин гэсэн үг штэ. Хойно тэгэхэд хүмүүс зүгээр дангаараа сэлж байгаа байхгүй юу? Өөрөөсдөө аваад. Өөрөө өөрсдөө аваад явж байгаа гэсэн үг. За тэгээд доор бол өөрийнх нь гэр бүлтэйгээ хамтдаа байгаа зураг хүргүүд ч гэсэндээ ар араасаа үргэлжлэн бас гарцгааж байна. Тэгэд энэ магадгүй сүүлийнх нь гүйлтнээс нь бахаа гэж би энэ зургийг бол хараад байгаа юм. За ингээд бүр ингээд багтаа агаа мэдээж нөгөө аав хүнд хүүхэд нь ямар ч байсан гэсэн хамгийн шилдэгэн харагддаг швэ тий. Тэгээд барайнд орж байгаа мөчтөө хүртэл аав нь хүүгээрээ маш их бахархажсэн бахаа гэж бодож байгаа. Тэр цаана хараа. Тэр зургийг харж байна. Тэр баннер дээр нь хүртэл одоо эдний багийг дэмжиж байгаа хүмүүс энийг нь тавиад ийм зургийг нь тавиад одоо Босны марафон гүдэг тэр талбайн тэнд энэ хоёрын бүр хөшөө байдаг гэдэм байлээ. Тэгээд өөрийнх нь бас хилдэг тийм ээ чи чадна гэдэг үг яг тэр хөшөөнийхэн доорн сэлэстэй байдгаа гэсэн. Тэгээд гэр бүл хайртай хүмүүстэйгээ хамтдаа энэхүү зургуудыг бас үлдээсэн байсан. Тэгэд энэ түүхийг би манай хүү надад яагаад ярьсан болоо гэж бодсон. Дараа нь юу гэж хэлсэн бэ гэхээр ээж хідүүлээд дараа жил заавал гүйя. Энэ жил та бүртгүүлж амжаагүй гэсэн штэ гэж намайг тавд хийцэн байхгүй юу? Би бүр тийч. Тийм. Тэгээ би яг тэр өдөр нь хүртэл за өнөөдрийн 17 цаг хүртэл бүртгэл нь явах юм байна гэж радиогоор ярьж ирсэн хэрнээ гинт орой 17 цаг өнгөрч байгаад гэж байгаа байхгүй юу. Тэгээд би заа гээ өнгөрцөн. Гэтэл манай хүү юу гэж бодож ирсэн бэ гэхээр гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлэх бас нэгэн шин зүйл туршиж үзэх гэж байна да гэж бодсон тэр зүйл нь болоогүй. Тэгээд намайг яг нөгөө нэг цаанаас нэг та нэг ингээч гэдэг хөшөөрөг болохын үүднээс магадгүй бүр түүх гаргаж ирсэн баг. Үгүй ийм хүн хүртэл ингэж бүүж штэ. Та яагаад ингэж та яагаад мартчихваа ээжээ те. Та бүрэн бүтэн байж те. Энэ түүхээс шууд ийм талархах мэдрэмж төрж штт. Одоо шин заримдаа бид нар амьдрал дээр ингээ хүүхдээ чи тэгсэнгүү ингэсэнгүү чи тийм байсангүй ийм байсангүй те. Чи айгүй ийм сониг янз янзаар ингээ ярьдаг. Гэтлэг саяны аавыг ингээ зайг нь ярьдаг харахаар ингээ амьдралд нь ингээ яг тийм хүүхдээ хүрээдэрлээ штэ. Гэтэ түүн талархаад энэ байгаль өстой хүүхэд надад ирэх өстой л хүүхэд байсан мэн гэж хараад тэрийгэ гүгээд явсан өнөөдөр яг маш олон хүмүүст ингээ урам зориг өгж байгаа байхгүй. Тий. Түүний нэг нь одоо манай хүү болчиход байгаа гэсэн үг. Тийм байна. Тэгээ өчтөр энэ түүхийг ярьж өгсөн бас хүүдээ баярлалаа. Баярлалаа. Өнөөдрийн хувьд гэвэл баярлалаа өчигдөр минь гэдэг зүйлийн маань бүр гол утга учирыг харуулж байгаа зүйл бол миний хүүгийн ярьсан энэ түүх байгаа. Тэгээд магадгүй хүүгүүд нь, охтууд нь, хүүхдүүд нь та бүхэнд ярьж өгөхийг хүсдэг маш олон түүхүүд байдаг баг. Тэр түүхүүдээс нь та сонсоосой, тэр түүхүүдээс нь ямар нэгэн сургамж аваасай, тэр түүхүүдийг нь сонсоод та юу хэлэх гээд байгааг нь мэдрээсэй гэж бас чин сэтгэлээсээ хүссэн. Яагаад гэвэл би өчтөр яг тийм мэдрэмжийг олол өөрөө авлаа. Тэгээд хүүхдээ дутуу сонсож байгаа юм байна да. Хүүхэдтэй дутуу амлалт өгөөд байгаа юм байна да гэдэг мэдрэмжийг авсан учраас бүр заавал энэ одоо дараа жил хэрвээ би марафонд гүүгээгүй байх гэвэл та нар намайг нэрээ яа нэрээ нөө 5 хүүхд дагуулад марафон руу очоо тэр олон хүмүүсийн дунд явна яг үнэн гэлгээд амар уур хөдөлдөг юм билээ. Гэхдээ яг хэцүү байхад тэр чи төөрчгүй явахгүй хоолоо. Нэг өдрийг бол заавалчгүй би хүүхдүүдтэй зориулна гэдгээ олоо. Гүүмэрл. Тэгээ энэ удаад бол амлаж байна. Тэгээд хайртай хүүхдүүдтэйгээ гэр бүлтэйгээ өнгөрүүлэх хорон мөч бүрээ аз жаргалтай өнгөрүүлж байгаарэ. Тэр нь таны өчигдөртөө баярлах бас нэгэн гол хүчин зүйл нь байх болтугай гиснээр өнөөдрийн баярлалаа өчигдөр жаргаж байна. Одоо харин өчигдөртөө баярлалаад хідүүлээ зүрхэн давалгаагаа явуулъя. За тэгээ. Гэр бүлийн радиог сонсож байгаа яг одоо Улаанбаатарын өглөөг чагнаж байгаа сонсогч та бүхэн дэлхийн өнцөг болон бүрээс Монгол улсынхаа өнцөг болон бүрээс зүрхэн давалгаанд нэгдэцгээе. Зүрхэн давалгаа меншин давалгаанд нэгдснээр 7 хоногийн эзэст бидний зүгээс бэлдсэн бэлгийн эзэн болох боломжтой байгаа. Боломжтой байгаа шүү. Тийм байгаа шүү. Ингээд хаанаас зүрхэн давалгаанд нэгдэж байгаа бас бичээрэй. 1 За тэгээ. 2 3
За ингээд зүрхээрээ давалгаалцгаая. Өнөөдөр гоё түүх ярьж өгсөн Заяа болон Заяагийн хүүдэд баярлалаа. Ой зүрх мөр гарч ирэхгүй байна. Зүрх минь. Биш миний зүрх яач вэ? 10 секундын турш зүрхээр бөмбөгцсөн бүх сонсогчдод баярлалаа. Баярлалаа өчигдөр минь болон энд хүрээд жаргаж байна. Харин Улаанбаатарын өглөө бол дуусаагүй. Хэсэг хугацааны дараа эргээд уулзцгаая. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Ингээд өчигдрийн бүхэндээ талархаад Өнөөдрийг илүү сайхан болгоцгоё. баярлалаа. Өчигдөр минь Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг гэр бүлийн радио. Гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр та яг одоо Улаанбаатарын өглөө радио өглөөний шууд нэвтрүүлгээ шууд сонсож байна. Мөн 3W45 цагийн вебсайтыг мартаж болохгүй. Бөмбөрцгийн өнцөг болон бүрээс Монгол Улсын өнцөг болон бүрээс сонсох боломжтой. Мэдээж үзхийг хүсвэл Гэр бүлийн радио 104.5-гийн кириллээр бичээд хайгаад орж ирээд биднийг дагаад биднийг үзээд комент бичээд хамтдаа байгаарай. Өнөөдөр дараагийн болон эхэлж байна. Энэ бол 2 дахь гэр. Энэ ямар ч үгээ аваа байх. За. Сахлаа авсан ч үгээ аваа 2 байх. дахь гэр болон Долгионо энэгээр авдаг байж. За мэдээж бид нар гэр бүл өөрийнхөө гэрээс гадна авч идэг байж. өөрийнхөө гэрээс гадна бид нар бас ажлын байран дээр амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг. Дээрээс нь яг төгжрэлд бас их цаг өнгөрүүлдэг юм байл л дээ. Тэр миний 3 дахь гэр болоод байна уу. За ямар ч гэсэн хамгийн чухал 2 дахь гэр болох те. Тэрэн дээр бас нэгэн сэдв байгаа. Тэр юу лээ? За сэдв юу Эрка? Өнөөдрийн 2 дахь гэрийн сэдвийг Заяа хэлнэ. Амар муу. Би яг санахгүй Яг байна. хэлхий хэлэх юм уу? Юу тий хэлэлтэй би харин тий. Өнөөдрийн 2 дахь гэр гэдэг одоо болон дотор маань өнөөдөр хөндөж байгаа сэдв. Хөндөж байгаа сэдвтэй. Зарим хүний хувьд нэг 2 дахь гэр нь ажил нь байж болно. Зарим нь бол сургууль байж болно. Тэ? За. За тэгэхээр ер нь бусдад туслах гэдэг сэдвтэй байгаа. За мэдээж нөгөө нэг ажлын байран дээр миний хийх ёстой чиг үүрэг гэж байдаг. Гэхдээ тэрнээсээ халиад хажуудаа байгаа, эргэн тойрондоо байгаа хамт олондоо ер нь тусалдаггүй те. Туслахын ач тус юу байна? Эсвэл туслахын гай юу байна гэх мэтсэн те. Ер нь туслах хэрэгтэй үү, туслах хэрэггүй мүү гэдэг сэдвээр бид нөр өөр дөр ярилцаж байгаа маа. Ялангуяа энэ надад хэрэгтэй байгаа юм аа. Яг тийштэй. Нөгөө нэг ингэдэг штэ. Ажлын одоо ажил үүргийн хуваар гэж байдаг штэ. Нөгөө нэг би энэ ажилд одоо цалин авахын тулд ч гэдэг юм уу. Энэ ажилд миний хийх ёстой ажил гэж байдаг штэ. Угаасаа нэг юм байх ёстой зүйлсүүд байгаа. Гэхдээ өнөөдрийн бидний ярих гэж байгаа зүйл бол хийх ёстой ажлын жагсаалтаас давсан өөр үйлдэлүүд юу байдаг вэ те? Таны хийдэг ажлынхаа хамт олонны төлөө хийдэг. Хамтрагчийн төлөө хийдэг одоо чухал одоо үйлдэл чи юу вэ? За тэр тухай бүгдээр ярих гэдэг. Тэгээд бас нэгэндээ санаа болж болно. Бас хөөрхөн. Манайхан шууд утсан 9986 1045 дугаар руу залгаа шууд ороод ирээрээ. За ер нь яг 2 дахь гэрт тийм ээ. Одоо бусдад тусалдгүй үгүй юу л гэдэг шүү дээ. Ер нь яг 2 төрлийн хүн байгаад байгаа шүү дээ. Нэг нь болонгууд яг өөрийнхөө хийх ажлаасаа даваад хажуудлынхаа хүмүүст ингээд туслаа явдаг хүн гэж байна. Нөгөө талдаа тусалдаггүй хүн гэж байна. Ийм хоёр өөр. Тэнгүүд би яг зүгээр бодсон байхгүй. Энэ хоёр яагаад ийм болч хоёр өөр төрлийн юм байна. Тэгэхээр бүр их усүрийн ингээд бодоод үзсээр зүгээр л гэр бүл багын яг тэр хүмүүжил тэр их юунаас л болдгийм бай. Багтаа нь ер нь айгүйх тийм хайр халамж айгүйх авч элбэг хангалуун байж чадсан тэ хайр халамжаар дутаагүй тийм хүүхдүүд ер нь бусдад том болоод ажлын байран дээр туслах юм нягууртай байдаг юм байна. Бас нэг тийм юу Нягууртай. Үгүй. Яагаад тэгэхээр наа чи ажлын байрнаасаа шалтгаалж газар ажиллаж байгаа хүнд хийн туслах юм. Үгүй. Бас. Үгүй яг энэ бол зүгээр их усүрийн яриад байна шүү дээ. Хандлагын яриад байна. Багада хайр халамжаар дутуу өссөн хүүхэд том болоод ер нь бол тусалдаггүй байхгүй. Би энэ үнд тусалчих юм бол энэ үн надаас илүү гарч штэ гэдэг юм атаархлын юм хандлага цаана явж идэг юм. Харин тийм хайр халамжаар дутаагүй хүмүүс ч өөрөө би энэ үнд тусалчих юм бол надаас юу унах вэ гэдэг юм нийт чи юм мөн чанартай болдго юм байна. Яг би их усүрийг хэлээд нь штэ. Тэгээд наа чин тэгвэл яг өөр эсрэг судалгаа хийсэн. Хайр нэгдсэн хүн. Хайр нэгдсэн хүн том болоод одоо жишээлх юм бол ажлын талбар дээр гараад ирэнгүүт бусдаас илүү байх гэж ирэмцдгээсээ болоод бусдад тусалдаггүй гэдэг бас нэг судалгаа хэллээ. Бас нэг айлын ганцууд их үү? Ер нь
жоохон ингээд аминчхан болчих уу? Уу яг тэр эрхлүүлэх хайрын хит эрхлүүлэлт гэдэг тусдаа өөр судалгаа болчихж байгаа юм л да. Хит нөө нэг хайрыг чинь бас хэтрүүлж бүх юмар нь хангаж амьдрах чинь өөрөө элбэг хангалууны нэг эго аахгүй. Тэрнээс болж өнөөдөр яг үеийнгийн дээрлэхэл дээр гараад байгаа аахгүй. Би эрх мэдэлтэй, би хайрлагцсан, би юугаарч дутхгүй гэдэг зүйлээр би болоод хинээс ч яахгүй нөө дээрлэл мэрэл би болоод байгаа шүү дээ. А энэ бол биш. Яг зөв хайрын тухай би ярьж байгаа аахгүй. Зөв хайраар хангаж чадсан хүүхэд яг ажлын байран дээр гараад бусдад туслах ийм зүйлтэй байдаг л гэсэн. Тэгэхээр энийг ялгаж ойлгох хэрэгтэй. Одоо манай 3 хүүхэд за сонсогч холбогдсон байна. За. Дасарчлаа гэж. Ашгүй тэгэхгүй дээ. За хараа. Одоо манай 3 дахиад залгаа ороод ирээрээ. За. Мөн үү? Сонсогч холбогдсон байна. Байна уу? За дасарчих шиг боллоо. Манай 3 хүүхэд өөр ихгүй юу? Хоорондоо. За. Манай эхнийх нь бол ингээд нэг айлын том гэдэг юм мэдрэмжтэй. Тэгээ ингээд гэрийн асуудал, манай томын асуудал болоод идэхгүй. За сонсогч нь маань яг холбогдож байгаа шиг байна. Байна. Байна уу? Байна өглөөний минь. Өглөөний минь. Өглөөний минь. Хинтээ холбогдсон бэ? Энэхүү шана. Ихүш. Сайхан баярлсан уу? Баярлсан. Тийш дээ баярлсан шүү дээ. Хамгийн сүүлд бидэнтэй холбогдохдоо баярлнаа гэдээ асуусан шүү дээ. Тийш дээ. За инхүүшээ хоёр дахь гэрт ер нь бусдад хэр их тусалж байна да. Мэдээж л одоо нөгөө удирдах албан тушаал байгаа хүний хувьд бүгдэнд л анхаарч л байгаа хэл та. Гэхдээ ер нь яг энэ туслах ер нь их давуу талтай юм уу? Эсвэл сөрөг талтай юм уу? Наад чи нэг уул тэр нэг тусламж авч байгаа хүн байгаа шүү дээ. Аха. Тэр хүний нөгөө амьдралыг харах хандлага хүмүүст юм ингээс хамаарат идэв шүү. Яг зөв. Аха. Зарим хүн болохоор нөгөө ингээд хүн туслахаар одоо нөгөө ярьдаг шүү дээ. Агны хариу өдөрт ахтны хариу жилтэй гэж. Таад ингээд нөгөө юм туслах юм сэтгэл байдаг. Зарим хүмүүс болохоор яг энэ тусалж явах ёстой гэдэг тийм хандлагаар хүлээж аваад байдаг. Бараг ёстой юм шиг. Тий. Албатай юм шиг үү? Тий, тэгвэл тэр тусалж байгаа хүн чинь болохоор нөгөө юу яаж байгаа штэ. Өөрийнхөө бас ингээд амрах цаг дав. Өөртөө зарцуулах цаг давнаас хомслоод тусалж байгаа байхгүй. Тэгвэл тэрийг ойлгохгүйгээр баг юу сүртэй ингэж хүлээж авдаг. Тийм ажлын байран дээр бол тийм хүмүүс бас нэр зөндөө байдаг. Юутай холбоотой юм шиг байна? Би бол зүгээр ингэж бодсон штэ. Өөр хүмүүжил тухайн үний нөгөө амьдралыг харах үнцэг хоёр нь л юм байна. Тэнгууд нэг зарим хүмүүс болохоор яг тэр нөгөө тусалж байгаа албатай юм шиг хүлээж авдаг хүн болохоор нөгөө ингээд бусдад одоо ер нь аль юм штэ би ч одоо ингээд нэг би хүн хоёр хүн одоо байдгаал тэнгууд одоо миний эрх хажуудлын хүний эрхийг хязгаарлагдаж амьдарч байгаа штэ нэг. Тэгин. Тэнгууд би одоо нөгөө бусдад төвөг бодохгүй, бусдад саад болохгүй. Дээрэс нь бусдад одоо хэрвээ би ямар нэгэн байдлаар төвөгчрөл саад болж байгаа бол тэр хүнээс ядаж нэг баярлаа гэж хэлчихтэй. Ядаж нэг одоо надад туслахын нарыг эргээд за би дараа надад дээр тэгэхэд тусалж ишин шүү. Би аяг халуун олыг аваад аяганд нь тавьж чи орж ирэхэд нь халуун байлгаж чи. Энэ яг нэг юм сэтгэл шиг санагдаад идэв. Тэнгууд яг нэг амьдралыг харах өнцг нь өөр хүмүүс болохоор яг нэг ингээд албатай юм шиг хүлээж аваад байдаг. Тэрнээс болж бас ажил дээр ингэж нэг жоохон тийм нэг юм практиклах үл ойлголт таагүй байдал үүсэх те гардаг. Би бол хандлагатай л холбоотой болов гэж бодсон. Инхүүш ер нь яг нэг инхүүшийн заавал хийх ажлын үүрэг байхгүй юм дотроос хамгийн их одоо тогтмол ингээ хийдэг тийм юм юу байна? Ер нь ажил дээр очингууд юу хийчтэй юм шиг байна. Тий. Би ажил дээр очингуудаа шууд өрөөгөө цэвэрлээ шалаа угаал хэлдэг шүү дээ. Бүрөө. Манай үйлчлэгч одоо сайн бэлэг гэдэг нэг 68 тэгчээд байгаа байхгүй. Зөв. Тэгээд айггүй мундаг сэтгэлтэй. Одоо яг угаасаа яг сонсоод ирж байгаа үс танай хэмээг сонсъё. Онцгойлон сайн бэлэг штэ. Та бас манай байгууллага хамгийн мундаг хүн шүү гэж. Тийш дээ. Ажилда чамба. Танайгт оролцоогүй юм манай үйлдвэрт ер нь амар ховор байдаг байхгүй юу? Хөрхи. Нэг хүн нэг нь ингээл хөл гараа гинтэх, нэг нь амьс готлохгүй байх. Тэгэл нэг нь ингээл хоолноосоо хоцрох гэж байгаа үед ерөөсөө ингээл танайгт л тэр хүмүүсийн ингээл хоолыг аваад халуунаар нь одоо тоогоочд орчвол хэлдэг. Хөөе мэдээ одоо тэдэх үйсэн. Одоо тэдэх хүн дотоо байсан. Хөрхи дөө яг тэр идээгүй энэ идээгүй гээл те.
Тийм нэг л ингээл харуулах нэг юм жоох юм балгасан байна шүү дээ ингээл балгана шүү дээ. Нуухо. Тэр би ингээл мэдчихнэ. Тийм надаас нуу. Яг. Арчлээсээс ингэнэ. Зүрхлээ долгоны дуус. Наач шүү яг нэг тийм хүн байдаг шүү нэрээ. Хайр хүн байхгүй юу? Тийм байна. Ингээд тийм цаанаасаа нэг хайр татсан хүн. Тэгээд одоо ингээл бид нар ингээл амралт дугаалгаар манай ажил ер нь ингээд нэг байгуулгаараа их гардаг байхгүй юу? Аль болох нэг гарахын сан гэж боддог байхгүй яа. Тэгэхээр бид нар ч нэг ингээд өглөө нарнаас орой хүртэл ингээд ажилладаг үйлдвэрлэлч ер нь чанга штэ. Тэгвэл юу яадаг? Нөгөө аль болох ажилтаа нөгөө ингээд нэг коллектив нь алдуулах юмсан ажилтаа ядарч байгаа тэр их мэдрэмжийг нь байнга авахуулаад авах юмсан. Тэгэхгүй болохоор хүн ажил дээр ингээд ажлын байран дээр ядаргаад зүдрэгээ мэдрээд ихэхээр тэр стресс авчид гэртээ гаргаад идэв ч санагдаад байдаг байхгүй. Тийм болохоор аль болох тэр стрессийн дарахын сан гэж бол бид нар чинь 7 хоногт нэг удаа заал авдیں۔ За заримдаа 7 хоногт чадахгүй бол 14 хоногт аавна ийм хөгшин одоо хамаагүй бүгдийг авч явал чадсан чадаагүй. Тэгээд тэр боловлыг тоолж чадахгүй нь ерөөсөө хамаагүй байхгүй. Тэрийг хараад авч байгаа тэр уур амьсгал кайф гэдэг чинь өөр амар гоё. Би өөрөө ч нэг амар чадахгүй. Тэгтэл надад гоё яадаг. Тэгэнгүүт нэг сардаа нэг удаа бид нар чинь хорхог юм уу боодог заавал захиалж иддэг. Зөв. Тэгээд нэг одоо энэ Куэт аманд манай нэг юу гэдгийг байгууллагын нэр дээр нэг жоохон газар идэв. Тэр өөрөлдөр одоо нэг салбараа нэг чадаагүй л яваад байгаа. Тэгэнгүүт тэрэн дээр гэхэд чинь одоо ингээд бид нар очиод одоо сардаа нэг удаа бас очиж ямар ч хийдэггүй зүгээр очиж мах шарж эсвэл амар тоогоод өрөн баяртай таймаа хийж ингэж өнгөрөөдөг байхгүй юу? Яаж израил нэг өдрийг гаргаж ирэн заавал явдаг. Тийм гот яг нэг байгууллага бас арай хэрэлдэж магадгүй баг бид юм санагдаад идэв. Илүү дотн болох гэдэг шүү дээ. Тэр үнэн баха. Тэр болгонд ерөөсөө сайн агч нэг номерт явж байгаа байхгүй амар хурдан. Тэр олон ингээл одоо манай цагийн чанан 30-аад хүнтэй шүү дээ. Тэгвэл өглөөр тасаад ийм том сав дүүрэн кемба баргаад ирсэн байна. Таараа өглөө юм идэгүү гэж одоо тэгчихнэ гэдэг. Үе. Игчиг манайх авчиж болох уу? Манай тим ихш байгаа шүү. Манайд 2 байхад зүгээр шүү дээ. Давхар. Нэгтэй. Хайр хүн байхгүй юу? Тэгээд хүн болгонд тусалж байгаа хэрнээ хизээч хүнээс хариу нэгтгэхгүй. Бүр хизээч би чамд дээр тэгэхэд тусласан шүү дээ. Чи яагаад надад туслахгүй аа гэж хариу нэгтгэхгүй. Бүр ингээд цаанаасаа тэр хүний одоо тэр нөгөө араншин характер бүх юм нь яг тийм. Тэгэнгүүт байгууллагт нэг тийм хүн бахаар үлгэр дуурал болдгийг. Гоё шүү. Тэгэнгүүт нөгөө бусдын гэсэн дагдаг. Би үргэлж одоо ингээд эхэндээч бол ингээд залуу юм чинь болохоор би ч нэг тийм анзаарахгүй шүү дээ. Өөрийнхөө 3 хүүхдийг яа гэдэг энэ олон 30 юм яах юм те. Тэгээд тэрээс битрээ хийж бас их тийм сэтгэл жаахан дутмаг гаргаад байдаг баг. Талтай шүү. Тэгин. Юу тэр мантай байдаг байсан бол одоо би чинь ингээд одоо хүнээс сурж байгаа байхгүй. Харин чи урам авч гин те. Тий. Цаатаа нэг удаа би бүр ингээд ажлынхандаа бүгдэнд нь ингээд кофе аваад орох жишээ нэ. Ингээд тэр хүнээс би суралцаад байгаа байхгүй юу. Тэгээд бүр ингээд тэр хүнийг би өөрөө санаа гэж бүр харахаар үнээр хайртай шүү. За бид нараас энхүүшийн өмнөөс сайн агчнаас дурчлаа. Сайн агч гоё байна та. Өстой гоё агч. Манайх руу ороорой. Ер нь хамаагүй бас сайн хүмүүсээ ярилдгүй юм шүү дээ. Ярилдгүй байна. Ярилдгүй байх шүү энхүүшээ. За баярлалаа энхүүшээ холбогдсонд. За баярлалаа бүгднээ. За баярлалаа. Ер нь энэ байгууллага болгонд ер нь ийм сайн ихч, сайн ах нар угаасаа байдаг. Одоо копи, мопи гэдэг юм. Хамаагаа маа оо за маа гэж идэг хүмүүс байдаг шүү дээ. Сайхан тархан өөхтөө мах авчирна. Оо янз хоолнууд авчирна энэ чи хоолны цагаас өмнө. За комент сувд ундрах манай Филиппин сувлагч нар ч тусч мундаг л да. Энэтхэг Египт сувлагч нар бол юунд тус олох? Надад өөр тавьж ажиллаад байгаа юм шиг л байдаг. Зарим эмчнэрч бас атаархуу юунд туслах ан ман л байдаг. Хүн сайхан харьцаад байвал харилцан туслалцсан штэ гэсэн байна. Тэгээ өмнөх комментууд нь бол ингэж ирсэн. Туслахыг хичээдэгч зарим тусалж болохгүй хүн гэж бас байд юм аа. Хүний ухамсараас хамаарах байх гэж би бодож байна.
өөрөөсөө доод албан тушаалтныг өөрт нь туслах ёстой гэж дээрлэх маягтай хүмүүс бол их байдаг. Тэгээд тийм юм бол бас байхгүй маа учраа хайраас хамаардаггүй байх уу гэдэг нөө өөрийнх нь бодлыг бас илэрхийлж байгаа шүү чинь. Тэгээд өөрийн энэ агчлаараа өөрийн чадлаараа хүнд туслах дуртай. Би залуу наснда төрийн байгууллагад ажиллаж байсан. Би олон хүнд тусалж байсан гэж битсэн байна. Тэгээд сая энхүү шиг бол өстой ярих юм ихтэй сонирхолтой оролцогч юу. Гоё байна гэсэн тий. За лаж холбогдож байна. Оюун агч. Байна уу? Байна. Өглөөний минь оюун агч. Өглөөний мэд. За би яг энэ хүн тусалсан тухайгаа яриад бас өөрт маш их сэтгэлээрүүдийг бас хэлмээр санагдчихлаа да. За. Би төрийн байгууллагад ажиллаж байсан. Хоёр дүүрэг. За нэг дүүрэгт байхдаа эхний дүүрэгт ажиллаж байхдаа нэг эмээ би хөө маань ингээд лам болгож байгаамаа. Ингээд энэ цэрэг татлаас ингээд чөлөөлөд өгөх боломж байна уу гэхэд манай дарга заа энэ наад эмээдээ бүх бичгээр үнэлгээд авчаач гэдэхгүй. Тэгэхээр би тэр даргийнхаа хэлснийг хэлээ тэр хүүхдийг авсан. За тэр хүүхдийг чөлөөлөд өгөөд явуулсан дарга маань. За тэр хүүхд нь энтгэхэд 10 жил сураад ирээд ингээд Монголд ирнэ дээ. Тэгээд одоо том гандан одоо хийдник одоо бидний ярьдаг гисэр зүбийн урдд гэдэг нэг 90-ийн гандан ба штэ. Тэрний лам болсон. Тэгээд тэр хүүхэд маань эмээ надад их маш их баярлсан гин л дээ. Тэгээд эргээгээд манай сонгоо архин дээр ингээ ажилладаас намайг асуусан чинь энэ ихч маань Баян зүрх дүүрэг рүү явцаа ингэ гэсэн гэж. Очоод Баян зүрх дүүрэг дээр очсон байгаа. Оо бүр таныг хайгаа явсан юм уу? Тий хайгаад. Оо за. Тэгээд хайгаад очсон чинь манайх нь яг би ажлаасаа гараад тэгээд өөр мөсөн одоо 22 оны юм ярих гэдэг шүү дээ. Очсон чинь манайх нь яг хэлсэн байгаа. Яна их чи оюун агчийг танд одоо гэрийн нуцын нөхөд хэцүү яг оюун агч маань одоо айгу би юм уу эмзэгт айгу хүнд байгаа. Гэхдээ яг энэ хойдлын Баян зүрхийн эмзэгт идчихэж байгаа гэд хэлж ил дээ. Ухаангүй байгаа шүү гэдэгсэн юм. Тэгээд ингээд эмзэг дээр очиж яаж олё дөө гэл тэр аваар явж байгаад миний том хүү хараад таньсан гэж байгаа. Оо за. Тэгээд яг надтай адилхан болоод тэгээд одоо манай гэр бүлийн хүмүүс бүгд ингэж байсан. Тэгээд тэр юм миний хүү таны ээжийг оюунц гэдэг үү асуусан тийм гэсэн чинь ээж нь яаж яа гэдсэн чинь манай ээж дан хонgon гомгч байна 3-4 хонжоно ч гэсэн тэгж хэлсэн гэж байгаа манай хүүхдэд 4 хонжон эмчнэр амар юм хэлээд байна гэдгсэн чинь заагаад ээж чи ямар жилтэй вэ гэд манай хүүхд ихлэ тийш гайхт нь гайхаж гайхтаа ээж минь нохоо жилтэй гэж хэлжэл яваад маргааш нь ирсэн чинь шүл ирсэн гэж байгаа. Өөхөр хийдэ. Жаахан шүл. Тэгээд манай хүүдэгэд өгтөө ээж нь миний надад их тус болж байсан юм аа. Тэгээ миний хүү одоо томлаамаа. Тэгээ хүүгийг нүцсэн чинь ингээд энэ шүлийг болгочоол гэж хэлсэн юм байна л та. Манай хүүхд чадаагүй гэдэг. Тэр имээ тэр хүү хоёр намайг маш их баярлсан. Тэр ингээд сургууль сурахт нь одоо тус болсны таны туснаас би сургуульд явсан. Эргээ танд туслах юмсан гэж. Одоо хүртэл би тэр имээтэй тэр хүү лам хоёртай найз урдаг сэтгэлийн найз болсон. Хүн туслахаар эргээд хүн туслана гэдгийг би маш их баярладаг. Эргээд дахин хүн туслахыг маш их хүсдэг. Өөрийнхөө түүхээсээ хуваалцсанд баярлалаа оюун агч. Баярлалаа агч. Баярлалаа. За баярлалаа. Өөр тохиолдсон бас түүхээсээ хуваалцлаа. Хэдүүлээ бас дараагийн нэг өөр сэдвэрээ яг нөгөө ажлын байртаас холбоотойгоор өөр хин нэгэн тусалсан түүхээсээс ярихад энэ түүхийг яриул их гоё яагаад вэ те. Одоо болохоор ажлын байран дээр ажлын байран дотроо хамт ажиллаж байгаа хүмүүстэй өөрийнх нь ажил биш байхад тусалж байгаа тэр бас тусынхын талаар ярих гэдэг. Юу өдөр тутам ингээд цаймаа ингээд өгөхөл бас нэг юм хүн байхын тус гэхдээ нэг яг бас юм мэрэгжлийн үүднээс тий одоо тэр хүн арай өөр мэрэгжлэр хийгээд штэ. Би тэнгууд ингээ тэр мэрэгжлийн талаас нь ингээ тусламжуудын талаар энэ хоёр ч бас жоохон ялгаатай байж магадгүй тий. Магадгүй л юм байна. Копи өгөх эсвэл яг мэрэгжлийн ажил дээр нь тайлан дээр нь ч юм уу тий мэддэг чаддаг юмараа туслах. Тэгээ мэрэгжлийн ажил дээр туслахаас илүү кофе өгвөл гоё надад л. Яг мэрэгжлийн ажил дээр орчоод чи миний ажилтны ороод яг уурлаа. Одоо яг хүн
өөр агаад байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол яг нөгөө мэрэгжлийн ажил руу ингээд ороод ийм тийм гингүүл үг авдаг хүн байна, үг авдаггүй хүн байна. Эсвэл намайг ингэж бодоод байгаа мó, тэгэж бодоод байгаа мó гэдэг төрлийн хүн байдаг учраас зарим хүмүүс туслах хэсэгтээ жоохон эргэлздэг. Харин энгийн тус буюу яг өдөр тутамдаа ингэж хийж байгаа тусад нь хүн илүү их баярладаг тохиолдлууд ч гэсэндээ байдаг. Одоо би яг байгууллагаасаа ингэж харж байгаагаар бол өглөө эфирт ирээл би ч бол хамгийн түрүүнд ирчихэж байгаа шүү дээ. Өглөө намайг хамгийн түрүүнд ирэнгүүт намайг ирэхэд ингэж төрүүлж ирдэг гэдгээ зарлан тунгаглаа. Хаалга онгорхоо иждэг байхгүй юу? Намайг ирэхийг хүлээл манай харуул хаалга онгоолгочдөг. Ер нь бол намайг ингэж аюу машин тэрэгнээс гаргаж дааруулж тухгүй ерөөсөө байхгүй. Намайг орж ийн гэж мэдэнгүүтээ тэгэл ингээд улаа хивсдээ. Манай ахын санаа бол бүр чамааг баг хаалгаар ингээд бүр оруулаад дотор нь буудагчмаар байгаа. Бараг ингээд машинаараа ирээл зогсонгоо хаалгаараа өнкрөөл нэг нөхрөө ордог. Өнкрөө лифт нь суугаа шууд дээш нь шууд өрөөрөөр пак гэд оруулчихдаг. Тийм байх. Гэтэ би бүр тэгсэн чинь нэг өдөр би зүгээр хүсдэг болчтой юм. Нөгөө хүн чинь нэг юм дасамтгаа штэ. Ингээ за ингээ хаалга онгорхоо байгаа да ухааны болсон чи хаалцтай бүр түгжээтэй. Яг бодит байдал бол тийм л байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэгсэн бүр гайхаад. Тэгээ ойлгомжлоо л доо. Тав өнгөрөөгөөд ирж байгаа энэ чи албан байгууллагын хаалга түгжээтэй байхгүй яхад. Би бүр тэн чи баг гомдож байгаа юм чинь та наваг ирэхийг мэдээр юм чи хаалга үүдээ онгойлгосонгүй. Бараг тэн чи уйлах гээд байгаа юм яах гээд. Тэгэхээр ямарваа нэгэн ажлын байран дээр за ажлын биш юмаа гэхэд ямар нэгэн зүйл дээр тусалж байгаа хүнийг хүн ер нь мартдгүй юм байлээ. Гэхдээ яг түрүүн энхүү шин хэлсэнчлэн албатай юм шиг бас хүмүүс байдаг. Тэгдэг. За энэ яагаад ингэж дөнгөж шинээр орж ирж байгаа надад яагаад ингэж тусалчихгүй байгаа айгу сонин штэ систем нэрмээр гэд ингээд ярьж байгаа чи энэ ч болохоор хоб болоо явж байгаа байхгүй юу тусыг солчихж байгаа. Тэгээд орж ирсний дараа бол юу яа Эрка очроо хоёр ингээ кофе чандаг байхгүй. Би уудаггүй ч гэсэн яагаад ч юм энэ хоёр албатай юм шиг тэр үйлдэлээ хийдэг байхгүй юу. Тэгдэг хөөх юм байна. Тэгэд ёо цаг болгоо ёо энэ шүрэн яач юу ёо гэж байгаа мөртлөө газ кофего тавиад тийм ч гэсэн ханчаад гараа явдаг. Тэгсэн хэрнээ энэ ажилдаа бусдыг баярлуулж байгаадаа өөртөө талархууштай байдаг нь надад миний нүдэн дээр бол ингээ илт харагдаад байгаа штэ. За тэгээ манай тоогооч байна. Тоогооч бол өглөө ирэнгүүт бас албатай биш штэ. Гэхдээ энэ ямар алдгүй байхгүй юу? Тий ямар албатай биш штэ. Өглөө бид хийдэг өглөө үлэн хэлгэн дээрээ ингээл завсаргүй ажиллаж байгаа та хэд ингэж байгаа бас ядар чин ингээ ходоод гэж чи хоосон гэл өндөг чанаад өндөг шараад өглөөний цай бэлдээд сосиск шараа. Энэ тэгээ тараа хамгийн гол нь манай нако ч бас ингэн хөөе. Зүгээр нэг өндөг шараад ингээл яачхад болно штэ амархан. Тэгсэн чинь мань хүн ингээ сэтгэн гаал талхтаа юу яана ингээл те өдөр болгоно нэг өөр юм мэдүүлчих гээд оролт. Заримдаа хэлбэр дүрсийг өөр болох гэж үү. Заримдаа юм гонцгор юм сосиск өгнө те. Ингээд янз бүрийн юм хэлбэр дүрсээр ингээд биднийг бас ингээд айгүй гоё юм мэдчихээсэ гэд. Эн чин болохоор ажлын байран дээр одоо магадгүй нөгөө өглөө ирэхээсээ ингээд хашраал ёо нойр хурж ин гэдэг бол эдгээр зүйлсийн төлөө бас хүн ингээд ирэх урамтай болох жишээний байгаад байхгүй. Тэгэхээр яхаарахгүй ажлын байран дээр хамт ажиллаж байгаа хүмүүсийн нэг нэгэндээ өөрийнхөө ажлын албан тушаалаасаа илүүгээр ингээд анхаарал тавих, тусламж үзүүлэх, тэгээд түүнээсээ хариу нэхгүй байх нь магадгүй тухайн хүний өөрийн сэтгэл ханамж бусад өөр нэгэн ажилтны хамт ажилладаг хүнийхэн ажилдаа гаргах тэр их эрч хүчийг нь тодорхой хэмжээнд би нэмдэг гэж ойлгоод бүр ингээд мэдрээд байгаа байхгүй. Хоол өг, кофе өг гэдэг чинь эрч хүч нэмэн нэг нэгэндээ айгу урам зориг өгж байгаа байхгүй. Нөгөө талдаа нөгөө мэрэгжлийн тусламж гэдэг байгаа шүү дээ. Мэрэгжлийн тусламж дээр болохоор Америкт болохоор Америк яваад ирсэн ах нэг ярьжээс би өмнө ярьж яалаа. Ерөөсөө нэг нэгэндээ тусалдаггүй. Тэгэх юм бол хэрэгт ордог гэнэ. Хэрэгт ордог. Тийм учраас юм зарчимтай. Гэхдээ уг нь бол мэрэгжлийн тусламж яг үзүүлж чадах юм бол өөрөө амар том ашиг тустай гэж байгаа байхгүй. Одоо Монголын хувьд бол зүгээр шүү дээ. Ямар ашиг тустай гэхээр нэгдүгээрт одоо би ингээд хоёрт ингээд нэг мэрэгжлийн тусламж үзүүлээд дээ гэж ботход өөрөө цаагаараа юм лидершип буюу юм удирдах чадвар нь хөгжиж идэг гэдэг. Хоёрдугаар болохоор за сонсогч минь ороод ирвэ те. Хоёрдугаар ярьчаач. За хоёрдугаар нь яаж байгаа вэ гэхээр юм байгууллага бүр сайн мэддэг. Давхар сонсож байгаарэ. Мэдлэгээр тэлэгддэг гэж байгаа. Яа тэгэхээр би өөрөө чи ажлыг мэдэхгүй шүү дээ. Гэхдээ би мэдэхгүй ч гэсэн хамт бодолцож, хамт бичлэлцэж, хамт ингээд ирэхлээр би чиний ч ажлыг мэдээд байгууллага бүхэл бүтнээр нь ингээд тархин дотор хийж ийн гэсэн үг байхгүй. Зураглаад гэх мэтчлэн ер нь бол яг мэрэгжлийн тусламжлалын давуу тал ихтэй. Өөрийгөө хөгжүүлж идэг гэсэн. Хөөе сайн уу? Нойко сайн уу? Сайн уу? За нойко бол одоо бас ярина штэ. Нилээ ярих юмтай байхаа. Яа харин яг саний их чиг манай байгууллагт бүр ер нь бүгдээрээ тийм хийх ёстой юмнуудаа би бинийгаа нөхөд хийдэг. Гэхдээ тэр дондоо манай менежер байгаа. За. За. Менежер нэрийн дор бүх юм хийдэг. Өөхөө. Чиний
имзүүч чинь бараг л юу л гарын дээр нэг харахад галтгоонд хоол хийж явах шиг нэг харахад цэвэрлсэн ч байж явах шиг те. Айгүй хөөрхөн. Тэгээ яг ингээ орохоор айгүй хөөрхөн бүр алфтай биш л те. Тэгэхэд миний халаатыг ингээ угаагаад эндүүдээд тэгээд бүр өрөө цэвэрлсэн байж идэг. Тэгээ бүр онгоолгоод агаар оруулж мөрүүлсэн. Тэгээ тэр нь амар гоё идэг ш. Тэр яг хүний хийх ёстой ажил нь байсан уу? Эсвэл сайн дураарэ гэдэг тийм? Сайн дураараа ахгүй юу? Менежер гэдэг чинь уулмал өдөрт халбан тушаа шүү дээ. Тэр үнийг наашаа явуул гэлээ. Тэгээ одоо нөгөө нэг би шинэ салбар дээр очицсан. Тэгээ нусаа ацартаа нааж ин гэдэг чинь тэр байхгүй юу? Тэр хүн байхгүй. Тэр хүн байхгүй. Яста кармата даваа явчихмаа. Зай сайн сонсоорой. Өглөө миний цам зүвчин гэлтэй. Гиптлээ гэж. Эрдэнэ даваа гэдэг хүн байгаа байхгүй юу? Тэгээд хүй байж байгаа уу? Юу гэнэ байж байгаа хин гинэ? За яг тэ адилхан нэртэй хүн байгаа л үсттэй. Би Эрдэнэ даваа гэж хүнтэй би юусэн уучрааг واخгүй энэ амьдралдаа. Ямар сони. Би 42 хүрэхэд би нэг ч Эрдэнэ даваатай таараагүй. За тэр таарч байгаа. Таараарай заа юу. Хүүе Эрдэнэ даваа. Тий. Ямар сони юм бэ? За өстө сони байд юм бэ. Энэ нэртэй хүмүүс ямар гоё хүмүүс байд юм бэ? Та нар хин гэж дуудтээ. Эрка. Даваа хичгэлээ гэдэг л дээ. Эмэгтэй үү юм уу? Тэгээд эмэгтэй. Супер. Тэгээ манай миний бүр найз Тийм үү? Нас хамаагүй гэдэг. Тийштэй. Гоё юм бэ яасан. Савж гарна, эсвэл тус болж гарна, янз штэ. Тийш явахтаа хүртэл байнга юм асуудаг болцсон. Тэгээд миний яг цагийн хуваар бүх юм яг таг жин зохицуулна. Ер нь бүр нэрээ хийхгүй юм байхгүй. Өстой нэрээ нэрлэгдэхгүй нэг харахад эм савлсан байж байгаа байхгүй. Сувлагч маань арай завгүй байх юм бол ч юм уу. Эсвэл нэг арай жижигэрийн сувлагч нэрээг байх юм бол үлдсэн ч байж ах шиг тий. Тэгэл нэг хүн болгоны баг юмыг нөхөж ажиллаад. Нөхөж ажиллаад байж байгаа. Тэгээ ганцхан бас ер нь манай байгууллагын бүгдээрээ тийм дөө. Хин завтай байж гэн тэгэл алиу тусалчээ гэж дандаа тэгж идэг. Тэгээ миний хэлсэндээ бас өөрөө нөгөө би нэг ясны нэг заван зөвүүн юу гэмдэ бүр нэг сэжгийн зам байдаг штэ биш нэг нөгөө муумуудаа дээрлэх үү. За тийм занд ястай дургу бүр яг ихтэй шижиг гойддаг байхгүй. Тэгээ тийм залхаар юм уу би хизээж өөрөө бас нөгөө албан тушаалаа ашиглан хүнийг дээрлэх эсвэл зараг тийм дургу. Хэдийгээр тэр хүн чиний доор байгаа ч гэсэн чи бол одоо ингээд тушаах захирах одоо тийм одоо хандлага гарах сонирхолгүй байна шүү дээ. Хүн ёсоор хайцнаа л гэж шүү дээ. Гоё байна. Угаасаа нөгөө юмж болоход чинь тэгэл асрагчаас ихсүүлэл бүх юмыг шалфаг юу гэдэнтэй хүний бааз хийсэн гэл бүх зүйлийг хийж юм шалж байгаа шүү дээ. Чинь тийм болохоор нэг хүнийг нэг ялахгүй байх гэдэг тал дээр л би бүр яг ингээд амьдралынхаа юу болгоцсон. Наадах чи мэдэрдэг юм а. Ийм сайхан инээд хүн яаж хүн дээрлэх вэ тийм үү? Тийм шүү. Шиний загнал жоох утгагүй болох ба. За одоо та тэрийг угаачаач те. Тэгэхээр агай эвгүй байгаа шүү дээ. Чүмээ ер нь яах гээд байна. Тэгэхээр жоохон зөрчил үүсгээд байна. Уурл нэглэр итгэхгүй. Найка уурл нэглэр итгэхгүй чи бодлоо те. Чи яагаад байгаа юм бэ чи? Гэх нэг. За. Яа. Ихтэй байгаа шүү дээ гинэ. Гэхдээ яг дандаа л инээж явдаг хүн гэж төсөөлчихгүй юу те. Нөө инээдгийн хүн болгоод те бүр эсвэл. Гой гэхдээ гоё шүү. Би бэлчи гэж те. Найко чи яг энүүгээрээ л бидний дурсамжинд ингээ үлдээрээ заяа. Ямар эвгүй бэ наад чи. Битгий нэг муухан хаашаа бидэнд харуулаарай. Тэгэл яваад байх юм гэхээр харин яг наад үгүй чи хэлчмээр санагдав. Бэлчи тэгвэл уурлаа гэж юм. Тийм шүү дээ. Артист Найко гэсэн чи юуны артист гэхлээр инээд юм. Гоё наа. Баярлалаа Найко. Хүмүүст бас дэм болохгүй байсан ч гэсэндээ ядагтаа урам үгийн хүнчин сэтгэлээ шүү дээ. Тэгэхээр ядагтаа за мөнгө төгрөгөөр эсвэл цалин сэвэгээр тэгэл дэмж чадахгүй маа гэхэд урмын үгээр л явчихмаар байна тий. Тэгэхгүй нэг алдаан дээр наагаал ингээ бөөнөрөө муулаад идэг тийм хамт олон бол өстэй явахгүй. Тэгэхээр нэг нэгнийгаа дэмждэг
Манай байгууллагч гоё байгууллага болцоогоорой яа. Үнэ. Ястаа үнэ шүү. Уур амьсгалд хүн татагдсан юм да. Танд. За баярлалаа. Баярлалаа. Бака. Ажил амжилт хүсье. За комментүүдийг үргэлжлүүлж хөргөе. Энд анх ирээд хэлний бэрхшээлтэй байхад өвчтөнтэйгөө харьцахад болон эмнэлгийн систем ойлгоход алхан бүрт зааж тус болсон эмч сувилагч нар байсан. Одоо бүр олон жил гэр бүлийн найзууд болсон хүмүүс бол байгаа шүү гэж сувд ундрах маань. Очоо Эрка хоёр хоолол кофе л яриад ах юм аа. Угаасаараа ингэдэг эрэгтэй хүний нэг ходоод орон дамжаад гэдэг шиг байхгүй юу? Нөгөө эрэгтэй хүмүүс ингээд нэг юм хоол моолоо өгтөө хүртэл ингээд өчгөр нэг гоё болчихсон шүү дээ. Тийм. Банк хүргэсэн тусыг улиг болгож давруу нэгэн албатай юм шиг боддгоо. Нэг ба нилээн хэдэн өдөр тэр тусаа тасалдуулахад ер нь гимгүн байл шүү гэж шүү. Туяагч бичих цаагүй гарын завгүй байсан гэсэн. Тэгсэн арай. Энд нөхөр бит хоёр олон гадаад хүмүүст эрүүл мэндийн тусламж эм тан зөндөө өгдгөө. Ихэнх хар бор ажил хийдэг хүмүүс чинь даатгалгүй эрүүл мэндийн үйлчилгээ үнэтэй байдаг юм аа гэсэн байна. Яг тэгдэг шүү. Яг хэрэгтэй үед нь хин нэгэнд бэлэн байгаад байхаар давардаг шүү. Бэлдэг занд дургу хүн хизээч хүн ялгадаггүй маа гэсэн байна. Энэ бас туяагчийн юу байгаа ах те. Бэлдэг занд дургу хизээч хүн ялгадаггүй бол туяагчийн бас нөгөө нэг мөн чанар нь баг. Мөн чанар нагаах. Түрүү энд нэг би хүний коммент харж ирсэн чинь устгацсан байгаа даахгүй. Гэтэ би ингээд уншсан байсан учраас ярих гэдэг байхгүй. Тэр нь юу вэ гэхээр устгах ч юм. Өөрөө л устгасан байна. Устгасан тий ичээд үү? Нэрийг нь санахгүй байна. Хажууд суудаг хүндээ ингээд кофе өгөөл, цай өгөөл. Манай гана гэ найз шүү дээ. Тэрийгээ дахиад бичөөе. Дандаа ингээд хоол мод өгөөл ингээд нөгөө нэг халамж тавиад исэн юм байна л да. Тэгсэн чинь юу яасан юм бэ? Надад цай юм шиг байлээ гэд ингээд нөгөө хүн амтнд ярьсан юм шиг байна. Тэгээ түүнээс нь болоод нөгөө эвгүй мэдрэмж авчихсан. Ажлын байран дээрээ ингээд нөгөө нэг туслаад байна гэсэн чинь тэрийг бүр ингээд халамжлаад байна гэ ингээд ойлгоцсон. Нөгөө охин өөрт нь тасцсан гэсэн тий баг. Тийм. Тэгээ хол болоод хол сууж байгаа эвгүй болоод гэдгсэн байна. Тэгэхээр ажлын байран дээр бас ингээд нөгөө химжээ хязгаартай би биэндээ тусалж халамжлах ёстой шүү гэдгийг сануулсан. Уг нь их гоё коммент байсан. Тэгээ манай гана болохоор араа жоохон буруугаар өссөн болоо. Минь дөөсөөрэ. Ингээд дахаар чинь өөртөө тий. Харин эвгүй яг яаж өгсөн болоод гэдэг байна л да. Принтер нь яаж янзлаад өгөх гэсэн цаасаа ингээд зүрхний хэлбэртэй болгоод өгдөг. Тэгэхээр чинь ойлгомжтой шүү дээ. Балаа юм бэ. За тэгэхээр бид нөгөө бас Валентинаар шоколад өгсөн гэсэн юм бас. Ажлын байр тийм үү? Зохиосон шиг би. За тэгэхээр ажлын байран дээр хэдүүлээ нөгөө нэг мэрэгжлийн тусламж бас зүгээр нэг энгийн цаг хоббигоор туслах гэдэг хоёр янзын тусламжийн тухай ярьлаа шүү дээ. Гэхдээ ер нь яг ажлын байранд туслах нь сайн аль талаараа. Гэхдээ тусалдаггүй ганцаараа л яваад идэх хүнийг ер нь тэр баг дотор ер нь яг яах хэвтэй вэ те? Шууд хэлэх хэвтэй юу, яах хэвтэй вэ гэдэг талаас нь бас би нэлээд бодсон байхгүй ер нь. Яг хөө ер нь ингэж байгаа юм байна. Ажлын байран дээр хүмүүс ер нь шууд хэлцдэг ихэнх нь ер нь 90% нь бүх байгууллагууд чи ингээ багаар ажиллах хэвтэй шүү дээ. Инээ тэр ингээ хэлдэг. Энэ бол хамгийн буруу арга гэж байгаа байхгүй. Чи жоохон ингээд энэ тэгээд шууд хэлэх нь хамгийн буруу арга. Яг хөө авахгүй гэж юу? Тий, тэрнээс илүү төгс арга сүлд гарцсан байгаа юм байна. За ямар арга вэ гэхлээр шууд өөр нь мэдрүүлдэг. Жишээ нь одоо ингээд багийн ажиллагаа бий одоо юм харилцан хамаарлын системийг одоо баг дотор нь бий болгож өгдөг. Жишээ нь одоо бид дөрөв нэг баг байна шүү дээ, тийм Мизүтэйг найруулагчтайгаа. Харилцан хамаарлын систем гэдэг нь юу вэ гэхээр жишээ нь би өнөөдөр муу байлаа гэж утгахад энэ гуруула одоо энд тусалдаггүй юм байлаа гэж утгахад те цалин яг л адилхан баг буудаг ч юм уу те. Ийм систем бий болгож идэг. Тэрнээс өөрт нь шууд хэлдэхгүй. Багийн ажиллагаа гэдгийг тэгж ерөнхийдөө ойлгуулж идэг гэсэн утгатай. Яг го тиймэрхүү аргачлалаар ийм системүүдээр ингэж тухайн хүнийг өөрчлөх боломжтой. Айгүйр нийгэмдэр өөрчлөлсөн олон түүхүүдтэй компани амжилттай явж байгаа энэ зөндөө байдаг юм бэл. Шууд хэлснээс багаар нь үнэлчихнэ шүү дээ. Багаар нь үнэлдэг систем гаргаж ирж байгаа. Зөв. Тухайн байгууллагаасаа бас шалтгаалдаг байх л да. Тухайн байгууллага маань ганцаараа байгаад ганцаараа уртах ажиллаа хийдэг. Тэгээд тэр нь бас амжилт олдог бол тэр хүнтэй хин юу ярих вэ? Ажиллаа хийгээл явжиг гэж л бодно шүү дээ. Тэгэхээр заавалчгүй багаар ажиллах шаардлагатай. Заавалчгүй тим ажил дээр нөгөө хүн маань хүртэл тогтод суухад хэцүү байх баха. Тийм учраас заримдаа нөгөө багийнх нь хэлж чадахгүй бол өөрөө сэмхийн ингэсээр байгаа л буусаад шингээд баг ингээд багаараа ажилтдаггүй ганцаараа хийх ёстой ажлуудыг нэрлэе л та хэдүүлээ. Ямар ажил байж болох вэ? Яг нэгтлэн байж магадгүй. Нэгтлэн аль ажуураас ороод мөнгөний тооцоолоод
багаараа хийхгүй ч гэсэндээ ганцаараа хийх боломжтой ажлууд гэвэл хувь хүний яг тэр нөгөө нэг ажлын мессежтэй холбоотойгоор бүхэл яг өөрийнх нь мэдлийн ажлууд бас байж болно шүү дээ. Заавалчгүй өөр багийнхандаа хэлэх шаардлагагүй гэхдээ өөрөө хийчих болмоор. Тэгээд олуулаа санаа гаргахаас илүү бас ганцаараа санаа гаргадаг хүн бас байж болох юм. Түүнийгээ за ингэчээд тэгээ багийнхандаа ярьдаг гэж болох юм. За гүйцэтгэжээд. Тийм гүйцэтгэжээд. За эсвэл ийм надад бас нэг ийм гаргалгаа байна. Ганцаараа олон жил ажилласан хүн. Ганцаараа жожгөрсөн. Тэгээ багтаа ингэж уусаж чадахгүй байгаа. Тийм мэдрэмжтэй. Ер нь ажил мэргэжлийн онцлогуд бас нөлөөлж болох юм байна. Энэ бол ер нь маш олон төрлийн юм нөлөөлнө шүү. Гэхдээ би бол ингэж бодоод байгаа. Яаж ганцаараа ажилдаг хүн байсан гэсэн хүн харилцааны амтан бохгүй юу? Тийм учраас хүн ингээд нэг юм өөр хүмүүст ажлын байран дээр байсан ч гэсэн ингээд өөр нэг төрлийн хүнтэй харилцчихл байгаа. Тийм харилцаа үүсэн шүү дээ заавал. Ядаж л те ингээд минд мэдээд өрөөнд орноо доо. Нөгөө хажуудлынхаа өрөөний хүнтэй. Энэ ч нөхөртөл айгүй нөлөөтэй байхгүй юу? Яг байгууллага байгаал бол нэг зорилго байгаа. Тэр зорилгын доор нэг 2 3 хүн байгаал бол баг л болж байгаа. Яаж тэгэхээр яг миний нэг хэлэх гээд байгаа санаа яг ийм ингэдэг юм байлээ л дээ. Ганцаарангийн үнэлдэг систем байх юм бол хэзээ ч багийн тоглолт тийш дээ. Наа чин бол бүр гол байгууллагын баримтлах юм биш. Ганцаар нөгөө системийг үнэлээд ивэл мань нөхдүүд ганцаараа л дэвшээд байна. Тий, одоо жишээлбэл бид тээр дайсан болчихно шүү дээ баг. Тий. Би илүү сайн байхын тулд энэ хүн зааж өгөх. Гэхдээ яг бас ингээд ганцаарангийн үнэлүүл буруу болдог гэдэг системийг байгууллагууд ихэнх нь хэрэгжүүлдэг. Тэгэнгүүтээ байгууллага дотроо үнэхээр ганцаараа яваад байгаа хүнийг өөрчлөхийн тулд одоо нэг харилцаа хамаарлалын тэр системийг л бий болгох хэрэгтэй гэж. Одоо би бол ингэдэг заяа. Би бол ингэдэм байлээ. Өөрийгөө ингээ харсан чинь ийм мухаа нэг ийм коллективын дунд амьдрах одоо ажиллах юм юутай юм бэл. Одоо баг сул талч байж магадгүй нэг талаараа. Бүр ийм л нөхцөл үүсэхгүй бол би бол ажиллах боломжгүй юм бэл. Одоо ингээд яг хувь хүнийхээ юмыг ингээд хийдэг ийм газар бол би ямар ч өндөр цалин амлаад ер нь хэцүүтэй. Би ер нь ажиллахгүй бах. Харин ингээд нэг яхаа боломжийн цалингаа авчаад тэгээд ингээд нэг ийм уур амьсгал ийм дулаахан байх гэж хичээдэг те. Яг бүх уур амьсгал дулаахан байх чинь тийм амархан биш байхгүй бас. Хүн болгол өөр учраас ингээд ойлголцохгүй юм гарна, маргах юм гарна. Гэхдээ ингээд хараа дулаан байдал руу тэмүүлдэг байгуулах чи өөр байхгүй. Тэр асуудлаа шийдчихгээл ингээд яваад идэг те. Аюу хөөрхөн эрг юм уур амьсгалтай. Яг л одоо нэг тийм уур амьсгалыг бүрдүүлж ивэл надад амар гоё идэх байхгүй. Тэгээд хараа энэ дээр хараа нөгөө юу вэ? Одоо түрүүний манай очрыг асуудаг те. Энд ингээд нэгдэж чадахгүй байгаа эсвэл энд ингээд оролцож чадахгүй байгаа хүнтэй байгуулга яах вэ гэд. Би бол хараа ингээд юм билээ. Одоо кофе бол үнэтэй ундаа ахгүй юу? 1 кг кофе чинь 90,000 100,000 гэж штэ. Тэгээ тэр чи одоо ингээд хуваагаад ууж муухаар нэг ай кофе чинь 2,000 орчим болоод байгаа. Тэгээ 2,000 чинь бас л хөөрхөн хэдэн төгрөг штэ. Тэгээ энэ чинь чан маань гэдээ бас хөөрхөн ажил орноо энэ чинь. Тэгээ энийг хараа ингээд хүнтэй хувааж уух гал гэдэм билээ. Би чинь уудгүй хүнийг л уулах гал одоо манай найруулагч жагаа байна. Кофе уудгүй байсан байхгүй юу? Миний зүрх мөө уудгүй маа. Эрка баярлаа энэ явааддаг үсэн. Одоо архаг кофеч. Одоо манай байгууллагч анх намайг орж ирэхэд кофе уудгүй байлаа шүү дээ. Рөөсө кофе уудгүй нөгөө найруулдаг ээмээ уудаг байлаа шүү дээ. Би чи нөгөө кофе барьж ирээл хөө ёо я нааша суумо нөгөө ч уугаал ямар байлаар гашин хаар юм бэ энэ гэл ихэндээ дэгдэг байсан. Тэгээ би нөгөө нэг ийштэйш явчаад 2 жилийн дараа эргээд ирсэн чинь манай хэд хөөхөөс жинхэнэ дундаа кофего чанаас бөөнөр уугаал жинхэнэ гой цаг өрнөж байгаа байхгүй. Би тэгээ боддیں۔ Кофе уух уу гэдэг асуулт бол хамгийн гоё асуулт аа. За комментуудыг хүргэе. Нэвтрүүлгийн хугацаа дуусах нэлээд орсон байна. Тэгсэн байна. Уусган штэ гүй гэвэл тэгээд тэр хүний сонголт бид бол тусалсан хэвээрэл байна. Хүнээс хариу гуйж тусалж байгаа учраас гэж байна. Би ямар ч хүнийг сургачдаг юм дөө үйлдэлээрээ гэсэн байна. Ноёко болоод. Гэтэл нутаг өглөөний мэндээ баярлалаа хайртай шүүгээ даваасран баяр маань орч ирсэн байна. Дунд хүүхдийн сурсан зангаараа гүүрэн болоод ухаан хүнд тааруулж өөрсөндөө татдаг баг болгодгоо гэсэн байна. Тэгээ амиа занд ер нь дургуул юм байна л да Эрка гэсэн. Тийм шиг байгаамаа харин тийм шиг байна. Санжаргалынхаа суур нэлээд шүн өглөөний мэд гэж орж ирж байна. Өлөн зэлмэн бусдын төлөө гэж өссөн суур хүмүүжлтэй чинь холбоотой гэж. Ястол тийм байх. Ястол тийм байх. Яг нь ер нь бол яг нөө судалгаар тэгж суур нөгөө хүмүүжүүл эцэг эхийн нөгөө нэг яаж өсгөж байгаа сэтгэл зүг нь яаж байгаатай холбоотой л гэж ярьдаг юм билээ. Гэтэ яг би бол ингээ харчиж байгаа. Одоо дүгнээд ингээ харахад бол яг өөрийнхөө хувьд яг мэрэгжлийн тусламж хэн нэгэн үзүүлээч гэд Эрка надаас тэгээд ахвал би Эркад энийг боломж гэж харчих юм байна.
Учиргүй тусламж үзүүлээч гэж хэлээгүй байхад нь очиод туслаадах нь хүнд ядаргаатай санагдана. Үзүүлээч гэж хэрвээ хэлэх юм бол очиод туслах нь өөрөө надад боломж. Ямар боломж вэ гэхээр би өөрөө тэр хүний хийж байгаа ажил дээр бас чадварж чинь, мэдлэгдэж чинь тийм ээ. Гэсэн боломж гэж харах юм байна. Одоо жишээлбэл очроо битэр чи хөтлөгч байхгүй уул нь бол. Тэнгүүд очроо ингээд нөгөө нэг эдит хийх одоо найруулагчийн хийдэг зарим ажлыг очроо хийдэг байхгүй өөрөө шууд өрөөндөө утсан дээр. Би утсан дээр тийм эдит хийх боломжтой гэдгийг яг мэднэ. Гэтэ ингээд хийсэн хүнийг би бол яг ингээд нүдээр хараагүй учраас очроо хийж байгааг хараад би шок. Хүүе. Бааж ахта тэр рил. Гэхдээ би ч нөр телевизэн захирал хийдэг байсан би ч бас. Яа. Би ч юм байгууллагын захирал хийдэг байсан байхгүй. Тэгээ газруудынхаа захирлыг хийж байгаа да. Телевизэд ингээд оронтод медиа телевизэд ингээд ажилладаг байх та тий. Ингээд мэдээ тий. Одоо реклам бүх юмыг ингээ утсан дээрээ юм яг премьер шиг юм програм байдаг байхгүй мөнгөөр ID-гаар худалдаад авчдаг. Тэрэн дээр бүгдийг хийдэг чинь. Яг ингээл хүндэрж явахдаа ганц реклам алгадаад босно. Тэгэхээр очроогоос харин би тэрийг ингээд урам авч байгаа байхгүй юу? Болд юм байна. За тэгээд юу хийчд юм байна. Гар утас чинь жижиг юм шиг мөртлөө айгу том юм амжуулаад байна гэдэг. Үгүй энэ чинь сурчмаар юм билээ. Янзын том би одоо компьютер барь яваад идэг хүмүүсийг жоохон ойлгох гэж байгаа. Тэгээ тэрийг ингээд дэвтрүүлгээр гайхуулж майхуулдаг юм ойлгодог. Харин тийм өөрийг яриад харин тийм хүмүүс байдаг те гэдэг. Би компьютерчгүй утасчгүй хүнийг бүр ойлгодоггүй гэж зайруу хараад байгаа. За тоглосон. Дэличлээ за. Юм арзгах юм даа сайн юм да. Мөг санд уусгаж, санд уусчил явна гэд ямар гоё хэл вэ? Яг харахгүй бас энэ үгээр өнөөдрийн булангаа өндөрлөё гэж бодож байна. Мөг санд уусгаж, санд уусчил явна гэдэг үгээрээс өндөрлөё. Тийм ээ өндөрлөё. Тий, ярих юм байна. Компьютер хамгаалах гэснээр болчихлоо. Компьютер л би тэр компьютерийг зүгээр харуулах гэж л авсан. Тэрнээс би ашиглахгүй юм. Бүр басаалаа явчлаа энэ чи. За тэгээд бүтгэхгүй нааш. Төрөний очроогийн хэлдэг шиг хин нэгэн танаас ажлын байран дээр танд тусламж хүсэх юм бол та төвшөөлгүй тусалж агаарай. Мэдээж таны хамт олон хамтдаа өсөж дэвчийг хүсэж байгаа учраас энэ амжилтыг хамтдаа урагшлуулахыг хүсэж байгаа учраас танаас тусламж гуйж агаад та бүү эмзэглээрээ харин ч баярлах хэрэгтэй. Боломж гэж харах нь. Тийм байна. Энэ олон хүн дундаас танаас тусламж гуйж байгаа нь магадгүй би бол баярлнаа. Тийм учраас та түүнийг баяртайгаар хүлээж авч байгаарай. Бас тусламж гуйхаасаа бас битгий ичиж байгаасаа гэж хин нэгэнд хэлмээр байна. Одоо нөгөө мэдхгүйгийн зовлонгоосоо ичхээс биш битгий ичээгээд байгаа шүү дээ. Мэдх гэж ингэж зорж байгаадаа бол баярлаа гэдэг байгаа байхгүй. Тийм учраас би ажил дээрээ энийг мэдхгүй байна. Би ажилласаа энийг сурмаар байна гэдгээ хин нэгэнд хэлж чадахгүй байгаа бол та яг өнөөдөр одоо хэлээрээ хин нэгнээс тусламж хүсээрэй. Харин зөрүүлээд нэг нь тусалж агаарай гэд өнөөдрийн 2 дахь гэр булангаа бол өндөрлөж байна. Радиогийн 2 дугаар биш 1 дугаар студид 2 хөтлөгчтэй. 2 биш 3 хөтлөгч. За маргаашийн нэвтрүүлгийн сэдвүүдээр туслаач. Шууд муухай ашигладаг те. За. Радиогийн 1 дугаар студиэс Эрко очроо заяа найруулагч Мизо ажиллаа. Бас Монгол улсынхаа дэлхийн өнцөг булан бүрээс миний сонсогч та бүхэн хамтдаа оролцлоо. Монгол улсынхаа дэлхийн өнцөг бол Монгол улсын мөн дэлхийн өнцөг булан бүрээс зөв байхгүй юу? Бидэнтэй хамт байгаа сонсогч танд баярлалаа. Маргаашийн товлсон цагта уулзлаа түр баяртай 7 цаг 15 минутаас Улаанбаатарын өглөө танд хүрэх болно. Ингээд ураагаалээ. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио